чин сэтгэл үнэнч байдал онлайнаар ч гэсэн нөгөө хүнд мэдэгддэг. Эвгүй цаад ирэнгүүт нь бүгдээ яана. Сэтгэлээр ханаалаа. Бас хинэн нэ гэл тэгэхээр нөгөө энэ бол манай алтан үйлчлүүлэгч гэж нэрлэлсэн заяа. Сайн нэг алтан үйлчлүүлэгч орж ир гарсан. Одоо юмнуудаа нөгөө илүү системжүүлнэ гэх юм уу те. Онлайнаар шууд вебсайтаар юмнуудаа зарил би унтчил байдаг. Тэндээс хүн өөрөө линкээр юм авгал дээ. Өөртөө гэсэн бүтээгдэхүүнийг гаргах нь л зүгээр байна гэдэг рүү. Хүмүүс айгүй уцруу бас залгаад идэг штэ. Өөрөө байхгүй л тэгээ байхгүй. Алхаж явж байгаа юмаа зарчаад байна штэ. Тэгээд сайн байцааны сонсогчдоо өнөөдөр яг одоо Shirley подкастын маань хамгийн ихний дугаар эхлээд бэлэн болоод байна. Манай Shirley подкастын маань зорилго нь юу вэ гэхээр олонд нөлөөлж байгаа эрхэм хүндэт хүмүүс болон бизнес эргэлж байгаа антрепренер хүмүүсүүдийн бизнесийн ноу хау амжилтын талаар бусдад хуваалцах зорилготой юм аа. За тэгэхээр энэ удаагийн хамгийн анхны дугаарт манай Ариун Заяа маань ирсэн байна. Про Ану гэж одоо илүү хүмүүс таньнах те контент бүтээгч, йог болон хувийн дасгалжуулагч, эрүүл мэндийн чиглэлээр бас өөрийн хувийн бизнестэй мөн давхар онлайн бизнестэй хүн байгаамаа. За манай дараагийн зочноор Enoch Beauty онлайн худалдааны бизнесийн үүсгэн байгуулагч бүсгүй ирсэн байна. За Enoch Beauty бол гоо сайхны онлайн нэгтлэхүүр. За сайн байцгаана хоёроо. Сайн байна уу? сайн уу. За тэгэхээр хамгийн дөрөнд яг нь Shirley гээд бусдад бас нэг өөрийнхөө үнцнийг хуваалцъя гэдэг зорилготой байгаа. Тэгэхээр хамгийн дөрөнд бүгдээрээ өөрсдийнхээ яг юу ийдгээ илүү ийм товчхон сонсогчтой бас танилцуулъя. За намайг Наганы Мөнгөтэй гэдэг. Би бол бизнес компани үүсгэн байгуулагч. Манай компани болгоо Солонгосын арьс арчилгаа болон өдөр тутмын нүүр бодлогын бүтээгдэхүүнийг аль биесны хэрэгтэйгээр Монголд оруулж ирдэг. Ерөнхийдөө олон нийтэд танигдсан нэршил маань Enoch Beauty гэдэг. Ер нь бол одоогоор бид нэг брэндтэй хатуу гэрээтэй буюу бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр манай компани өөрийн оролцоотой явж байгаа гэсэн. Ягаад тэгэхээр заавал Монгол хүний арьсанд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бид нэвтрүүлээд брендийг үүсгэх зорилготойгоор одоогоор явж байгаа. За намайг бол Ариун Заяа гэдэг. Тэгээд сошиалд болохоор Venus Yoga Studio гэ пэйжийг бол гол админ гэж явдаг. Тэгээд миний хувьд бол тийм компани энэ бол биш, хувь хүн дээр явдаг. Хувь хүн дээр татвараа төлөөд яг одоо нийгмийн юунд бол яг хувь хүнээрээ явдаг. Тэгээд илүү чөлөөт уран бүтээлч юм уу? Ерөнхийдөө бол ээж байгаа. Тэгээд гэртээ суудаг ээж. Тэгээд ажлын анкет бөглөхөөр яг нэг ажилгүй гэдгийг бөглөдөг. Тэгээд ерөнхийдөө бол компани биш яг л хуваарай сонирхлоороо гэх юм уу. Хэдэн оноос хойш эхэлсэн бэ? Тэг өнөөдрийн хүртэлх хугацаанд одоо ямар сошиал орчинд те ямар хаягууд дээр хэдэн фолловертай байгаа лээ? Ер нь бол анх 2017 онд яг Venus Yoga байгуулж исэн. Тэгээд тэр үед болохоор онлайн ийм сургалт дэлгэрээгүй танхимаар явдаг байсан. Тэгээд танхимаар явж агаад яг ковидор болохоор онлайн болчоор илүү сошиал дээр маш их харагдаад байгаа байхгүй юу? Илүү их контент хийгээд байгаа болохоор тэгээд анх йогийн багш олж байхад 23 та байсан. Тэгээ 23 таахта ингээд бусад йогийн багш нар юм 10 жилийн туршлага гэж ярихаар надад айгүй их санагддаг байсан чинь одоо ингээ өөрөө 9 жилийн туршлагатай болсон сууж байна. За мөнгөдгийн үед хамгийн анхны Enoch Beauty гэдэг тий бас нэрний үед ч гэсэн би бас сайн мэдээлэлгүй. Enoch гэж юу гэсэн үг вэ? Тэгээд энэ бизнесийг яах гэж анх эхэлсэн бэ тий? Ерөнхийдөө яг ямар бизнес вэ? За яг Enoch Beauty гэдэг нь innovation гэдэг инновац гэдэг үгнээс гарангуутаа Korea гэдэг утгаар нь бид нэр K гэдээ оруулаад Beauty гэдгээр нь нэршлээ өгсөн. Манай ер нь бол нэг алсын хараа болохоор бид нэг олон франчайз болох зорилготой гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө Enoch Beauty Mongolia гэж байгаа л Узбек, Казах ч юм уу яг Монголтой ойролцоо арьстай ч юм ойролцоо хүмүүстэй ер нь бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүр болгох зорилготой нэгдсэн гэсэн үг. Ер нь бол нэг гоо сайхны бүтээгдэхүүнийг бол өмнө нь бид компани болгоосоо өмнө яг онлайнаар одоо нэг Солонгосоос авчиж ирээд зардаг байсан бол 2020 онд яг анхны компани үүсэн байгуулад бид ерөнхийдөө ингээд бол нэг үйл ажиллагаагаа ер нь хууль журам дагуу явуулъя, татвараа төлдөг болъё, нөөц төлөгч болъё, нийгэмд ийм хариуцлагыг өргөдөг болъё гэд ерөнхийдөө компани байгуулаад тэрнээс хойш манайх бол тасралтгүй одоо ингээд яг аль биесны эрхтэй компаниуд оруулж бүтээгдэхүүнийг оруулж ирээд Монголын хэрэглэгчид ерөнхийдөө санал болгоо явж байгаа. За өнөөдрийн хувьд бол яг ийм бизнестэй явж байна. Тэгэхээр бүгдээрээ бас буцаад түүх рүүгээ оръё.
За анх одоо бизнес болгоход те яагаад энэ салбарыг сонгосон юм бэ та хоёр? Тэгээд түүнд нь ямар хүчин нөлөөлөл байв? Тэгээд ямар бизнесүүдийг хийж бас фейлдэж байв? Өсвөр наснда би бол ерөнхийдөө юм гардаг арьстай хүн байсан байхгүй. Ерөнхийдөө бол одоо нэг батга гэдэг бол миний одоо амьдралын тус салаагүй зүйлийн нэг нь. Тэгээд ерөнхийдөө нэг энтэй тэмцхийн тулд нэг бүтээгдэхүүн болныг хэрэгжилж үзээл, орчин арилгаан судлаад тийм яагаад энэ болдгүй юм тэгэл Солонгосоос авчирсан бүтээгдэхүүн тараал Монголоос авсан таарахгүй ч юм уу тий. Тэгээд явсаар агаад нэг сонирхол нь маань миний бизнес болоод хувирсан. За яг дан ингээд явж байхад одоо нэг хүн асуудлаа шийдэх аймаг урамшаад за тэгвэл над чиг асуудалтай хүн зөндөө байгаа юм байна тий. Тэгвэл бүгд би энийг шийдэж өгөхөд өөрөө ингээд сонирхолтой юм чинь цаашаа үргэлжлүүлээд явъя гэдэг ингээд бол энэ бизнесийг сонгосон гэсэн үг. За миний хувьдаас адилхан. Тэгээ ер нь бол одоо ч бас health coach-ор сурж байгаа. Тэгээд health coach-ор сурж байгаа явцад маш олон ингээд дэлхийн экспертүүд лекц тавьдаг. Тэгээд сонсож байхад ихэнх нь яг нөгөө амьдрал дээр нь гарч ирсэн асуудлаа шийдэх гэж ороод тэгээд тэр нь нөгөө өөрийг нь маш том амжилтанд хүргэсэн байгаагаа саяхан ингээ анзаараа сууж исэн. Тэгсэн чинь бас тань дээрээс анзаарлаа. Миний хувьд ч гэсэн яг мэрэгжил маань шал өөр. Тооны ер нь ангид сурдаг байсан. Тэгээд тоон тал руугаа мэрэгжилтэй. Тэгээд нэгтлэн бодогч хийгээд байж захтаа анх нөгөө нуруу өвдөд төрөлтөөс үүдээд илүүдэл жингээс үүдээд нуруу өвддөг байсан. Тэгээд 20 хэдтэй нэг залуугаараа төрөөд нуруу өвддөг болоод тэгээд нурууныхаа өвчин идгэх гэж бас илүүдэл жингийнхаа асуудлыг шийдэх гэж ингээд асуудлаа шийдэх гэж йог хийж агаад тэгээд бүр ингээд зөвхөн нуруу өвдөх биш, илүүдэл жингээ хасах биш, бүр ингээд сэтгэл зүйн траумагаа эмчилж байгаа байхгүй йогоор. Тэгээд нөгөө бүх юм одоо нөгөө даалт ухамсар гэж яриад байгаа. Тэгээд яг йог бясалгалаар ингээд ороод өөрийнхөө яг даалт ухамсарын тэр шархыг ингээд эдгээчингүүд дагаад амьдрал бас ингээ бүх талаараа өөрчлөгдсөн. Тэгээд ерөнхийдөө бол 90 тойронд бүр анх намайг их барьж авч исэн ингээд ээжээсээ төрж байхад их барьж исэн ихч маань манай хамаатны ихч идэг. Тэгээд тэр ихч маань сүүлд манай шав болчоо надад хэлжсэн аахгүй. Ариун заяа чи ингээд би өмнө нь чамаа ямар байсныг чи мэднэ. Одоо чи ингээ йогийн багш болоод чи ингээ бүр ингээд гаднаасаа ч тэр ярьж байгаа дуу хоолойны чи өнгөчин ч тэр чи шал өөр хүн болцсон гэдэг. Тэгээд яг үнэндээ хүн ерөөсө бүх асуудал дотор идэм байх гэх. Тэгээ би бас өөрөө ингээд энэ гоё амар амгалан мэдэрсэн юм чинь бусад хүмүүстэй ч гэсэн бас л хуваалцыг гэдэг үүднээс тэгэд анх бол мэдээж тийм мундаг багш бол байгаагүй. Зүгээр миний хувьд бол чин сэтгэл бол байсан. Тэгээ хүн чинь бас нөө чин сэтгэлийг өргөлж мэдэрдэг болохоор хэдий өөрөө туршлагагүй багш ч гэсэн ингээд тэр сэтгэлээсээ тэр хүмүүс йога зааж байгаа. Тэрнээс болж ер нь илүү нөгөө шавнар маань ингэж өрцөн байх гэж боддог. Зөв. Тэгэд өөр бизнесүүд ерөөсөө ингээд турш үзээгүйгээр шууд өөрсдийнх нь нөгөө толгомдсон асуудал дээрээс үнслээд шууд бизнес хийсэн чинь тэрэн тэгээ онцсон юм уу тий? Хоёрын сонсоор шууд баг шууд нөгөө асуудлаа нөгөө ойлгонгуудаа шууд хийсэн чинь шууд оноод одоо хүртэл амар амжилттай явж байгаа юм шиг сонсогдоод байна л да. Тэрийг мартчихээ тэр юуг вэ? Ер нь аль миний хувьд ээждээ туслаад эрүүл зүй хоолтын клуб ажиллуулахад нөгөө хүмүүст хичээл заадаг байсан. Тэгээ нөгөө хоолтын хичээл заадаг байсан 9-р ангиасаа. За тэгээд оюутан болоод ирэнгүүт нөгөө 8 идэг байсан. Ээж маань хүүхдийн хувцас зардаг байсан. Тэгээд хүүхдийн хувцсныхан лангуун дээр ингээд суугаад ер нь 8 идэг байсан. Тэгээ ер нь бол миний нөгөө төрөлхийн авьяас гэх юм уу илүү борлуулалтын чадвартай. Хүнийг ингээд нөгөө ятган үнэмшүүлэх чадвар өндөртэй. Ер нь ярианы нөгөө чадвар өндөртэй. Тэгээд нэг юм 8-нд одтай хүн баггүй. Тэгээд тийм болохоор ер нь бол 8 хийдэг байсан. Тэгээд нөгөө йога ингээд хийгээд 8 хийжсэнээсээ ялгаагүй бас ингээд санхүүгийн хувьд орлоготой болоод ирэнгүүт өөрийгөө нөө ядраахгүйгээд за зүгээр ингээд нэг юмараа явъя гэд ер нь бол йога сонгосон. Зөв. Ер нь бол борлуулалтын хүн юм биш те. Тэнгүүтээ айгүй амар гоё өөрийнх нь дуртай хобби болон асуудал бүх юм ингээд яг йог дээр таарад тэгэд тэргээ сонгоод өнөөдөр ингээд тууштай явж байгаа юм байна те. Тийм. Гэхдээ яг нөгөө сүулт бас ингээд өөрийгөө ингээд судлаад үзэнгүүт яг үнэндээ нөгөө йогод би нэг туртай биш юм байлээ л те.
тий. Зүгээр яг нөгөө өөрийн ирэхгүй йогийн студ нээсэн тухайн үед нөгөө Монголд бас ингээд йог тренд болоод айгүйх йогийн багш нар гарч ирж исэн 9 жилийн өмнө. Тэгээд нөгөө йогийн төвөөрөө дамжуулаад би хүмүүс нөгөө нэг ийм нөгөө ихтгэл тавих туртай илүү ингээд нөгөө хүмүүст хичээл заах лектор талдаа авьяастай болохоор сүүлдээс өөрийгөө ингээд зөндөө олон мэрэгжлийн хүмүүсээр тодорхойлсон. Гадныч тэр дотоодч тэр хүмүүсээр тодорхойлсон чинь бүгд л тэгжээлээ. Ер нь бол чи нөгөө йог биш. Чи зүгээр ингээ йог заах гэдэг юмар дамжуулаад эмгтээчүүдэд ийм нөгөө ийм ихтгэл тавьд юм байна гэдэг. Зөв. Тэгэхээр хүмүүст урам зориг өгдөг, хүмүүсийн төгжээг тайлдаг. Бас дээрээс нь юмыг их гоё зөвөр ингээд хүмүүст ойлгуулж чаддаг тийм төрөлхийн авьяастай гэж ойлголоо. Мөнгөд үеийн үед ямар юм хийж явж байгаад тий өнөөдөр хүртэл гоо сайхны чиглэл рүү ороод түрүүн бол яг асуудлаас нэрсэн. Гэхдээ тэрнээс өөр ямар амьдралыг туулав? Ер нь бол нэг ажлынхаа хажуугаар хийжсэн бизнес аахгүй гоо сайхан маань. Нэг онлайн ажил хийдэг гэсэн. Одоо их сургуульд ажилладаг байсан. Тэгээ нэг тэр чинь 8 цаг ажиллаж чинь. Тэгээд надад одоо 6-аас 10 цаг хүртэл би нэг завч хөлөөтэй. Тэр үедээ би нэг онлайн эрхлүүлсэн бизнесийнхаа хүргэлтийг хийждэг. Тэгээ хагас бүцэнд нөгөө бизнесээ хийждэг. Тэгээд ахаар нөгөө эргэлтийн хөрөнгө нь минь ингээд хоримтлагдаад би өөрөө байга үндсэн цалингаараа өөрийгөө болгоод байдаг. Тэгээ миний орлого чинь ингээд нэг хөрөнгө хоримтлагцаар гал одоогийн нөгөө одоо эргэлтийн хөрөнгө маань үүсээд тэгээ явцсан. Яг нэг ийм уналт гэх юм бол яг коронавиг үеэр яг ингээд таниулаад брэнд ингээ үүсгээл явж байсан брэнд маань бүтээгдэхүүн маань нөгөө нэг ахиж үйлдвэрлэхээ болоод тэгэнгүүт одоо нөгөө хүн чинь зарах юмгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь бүгдээрээ ахиж нэг компанитай брэнд ингэнгүүт ерөнхийдөө бол ер нь хизээж бид нэр хүний имийг ингэж удаан зарсан ч гэсэндээ нэг л өдөр тэр байхгүй дампуурах юм байна, байхгүй болчих юм байна. Тэгэхээр бидэд юу зорилго вэ гэхээр бид нэр өөртөө гэсэн бүтээгдэхүүнийг гаргах нь л зөв юм байна гэдэг рүү одоо тийм зорилго аваад тэгээ сүүлийн 2 жил явж байгаа. Ингээд өнөөдөр энэ онд гэхэд бид нэр 2 бүтээгдэхүүнийг бол өөрийнхөө брэнд болгоод гаргацсан байна. Тэгэхээр private label хийсэн юм те бүр үйлдвэртэн захиалгаар илүүж байгаа юм те. Nice. За тэгэхээр сая мөнгөд үеийг сонсож байгаа хэрэг та бүхэн тийм одоо даруухан л ярьж байна. Ер нь бол онлайн бол тэр бөмбөн хүн. Би бол яг тэр нарийн ширийн тоог нь бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ бол яг тэр бөмбөн гэдэг ойлголт бол одоо их амархан бас зарим хүмүүс ойлгодог. Гэхдээ тэрний цаана тийм маш олон хэдэн жилийн ажил байгаа. За Аногийн хувьд ч гэсэн ковидоор алсан шүү дээ тий. Би бол одоо тийм том нөгөө нэг эффект ковидээр орж ийн гэж ерөнхийдөө би бас ажиглал байгаа юм да. Хүмүүсээ юу хийдэг, яадаг, онлайнаар яадаг гэдэг. Яг тэр тухайгаар ярьж. Нэг ковидоор яг нөгөө нэг хүмүүс тий гэртээ байсан. Яг тэр үеэр чиний бизнес айгүй их ийм одоо хандлцтай хэрэгэлцтэй болж ирсэн. Тэр тухайгаа яриач. Тэр үеэр нь яг юу болсон бэ? Тэгээд айгүй ачаалттай байсан уу? Тий, яг нөгөө бүх юм хоёр талтай. Нөгөө мөнгө их олохын хэрээр нөгөө талдаа нөгөө сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгүй стрессж байгаа байхгүй юу? Ер нь бол ингээ онлайн ажилчин болохоор нэг сул тал нь нөгөө монголчууд бид нар чинь нөгөө өөрөө л бүх юм ихлэ хийн штэ тий. Тэгээ сүүл рүүгээ бол яг ерөнхийдөө ингээ баг үүсгээд өөрөө зөвхөн ингээ хичээлээ заагаад юм уу ярих юмаа яриад тэгээ бусад юмнууд дээр ядаж оператор админууд тавьж эхэлсэн л дээ. За яг бүр нөгөө эхлэлийн яри бас сонирхолтой байх гэж бодож байна. Нөгөө бүх юм нөгөө өнөөдрийн уналт ирээдүйн маш том ингээд онолтын эхлэл байдаг гэдгийг бол та нар мэдж байгаа. Яг ковид үеэр 19 онд бол заал танхимаар ингээд ажилуулдаг байсан чинь нөгөө олон хүн нэг дор цуглуулж болохгүй гэх тийм хориг гарсан штэ. Тэгээд ер нь бол аягүй сэтгэлээр унжсэн. За би одоо ингээд юу хийнэ гэж ядж байхад нөгөө Нябогхийн ажлаас гарсан байсан. Яг full time явгын багш игээд. Тэгээд зүгээр ингээд гуниглаад орондоо яг хөвтж байхдаа тэр үед нэг лагер дээр карантинлэгдсэн байсан. Онлайн ангийнхаа зарыг ингээд тавиад тэгээд тэгсэн чи яг хамгийн анх 300 хүн бол орж ирж исэн. Тэгтээ яг энэ нөгөө юу л да яг танхимаар бол яг полны ингээд өдөр шөнөгүй ажиллахад өдөрт би ингээд 100 гаруй хүнд үйлчлэхэд сарын яг үнэндээ ингээд бохроор бол 10 сая төгрөг олдог байсан ковидоос өмнө бол. Тэг яг тэр үед ч юм бол нөө сая төгрөгийн цалин бол өндөр цалин байсан шүү дээ. Одоо бол сая төгрөгийн цалингаар хүн ингэж өдөр шөнөгүй ажиллана гэвэл хүнд ер нь амар утгагүй санагдаж байгаа. Тэгэхээр тэр үед бол яг бүтэн сар яг полны ингээд өдөр 100 гаруй хүнтэй би ингээм амьд харилцаа үүсгээд танхимаар хичээл заахад бол 10 сая төгрөгийг бол бохроор дээдл нь олдог. Дээдээс доотлол гэж бас байгаа шүү дээ тий. Тэгээ яг тэндээс нөгөө цэвэр ашиг гэх юм уу одоо цаанаа ингээ хадгаламжиндаа хийх нь хамгийн дээдл нь би бол яг сард 2 сая төгрөгийг л хадгаламжиндаа хийж бол үдчихсэн. Яг одоо онлайн ингээ авахаасаа өмнө. За тэгээд тэр үед
надаас нөгөө ковидоос өмнө би бас онлайн анги авдаг байсан. Гэхдээ тэр үед онлайн ангид маань сарын 20 хүн ордог байсан. Тэгээ 20 хүн гэдэг чинь болохоор нэг хүн 50,000-аар ингээд сая төгрөг олж байгаа байхгүй миний хувьд. Тэгэл би тэрэндээ амар хайпи заяа. Өнөөдөр 20 хүн ингээд намайг сонгоод гадаадаас ингээд сая төгрөг би ингээд оргуу хооснаас ингээд олж ин гэсэн үг шүү дээ. Яг өөрөө хичээл зааж байгаа ч гэсэн. Тэгээ айгу хайпи явж исэн чинь танхимыг маань ингээд татан буулгаад тэгэнгүүт ресепшн байна, үйлчлэгч байна. Одоо хүмүүсээ цалинжуулж байгаа би чинь бас нэг хөөрхөн жижиг хүн байсан чинь сэтгэлээр унсан. Цаашдаа яаж амьдрах уу гэх. Тэгээд нөгөө өмнө нь онлайн ингээ авдаг байсан жишгээрээ ингээ зараа тавьсан чинь хизээж 300 хүн бол орж ирнэ гэж бодоогүй. Тэгээ 300 ингээ 50,000-аар бол орж ирэхэд одоо 15 сая төгрөгийг олж байгаа байхгүй юу? Шууд онлайнаараа тий. Тийм. Тэгэнгүүт би ингээд эхлээд шокнд орж байгаа юм чи юу вэ? Би одоо ингээд зааланд өдөр шөнөгөө тий. Тэр заалыг бас түрээсэн шүү дээ. 10 саяг олдог байсан тий. Тэр чинь нөгөө хотын төвд тухайн үедээс ингээд гоё офис түрээсэлдэг байхад 2 сая 500 байсан. Тэгэхээр нөгөө бохир 10 саяны орлогоос 2 сая 500-ын түрээсэндээс өгнө гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь онлайнаар болохоор огт түрээс төлөхгүйгээр ер нь бол 15 сая төгрөг хамгийн ихний орлого орж ирээд тэгээ үнэхээр шок. Тэгээ шокнд дараа 7 хоног нойргүй ханаад. Нөө шүнжэнгөө хүмүүсээ бүртгэж байгаа байхгүй юу. Тэгээ хүмүүс хаан чатанд хариулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд ерөнхийдөө нэг 2-3 сар явсан чинь би өөрөө бүр ингээд архаг ядаргаанд ороод батг гараад бүр ингээд нөө хүнийг эрүүл олно гэсэн чинь өөрөө эрүүл биш болоод исэн. Тий. Тэгээд ерөнхийдөө бол ингээд зүү одоо юу яасан. Тэгээ чиний батэлгийн хэлдгээр бол эхлээ 300 хүн байсан. Тэр үед бол 1000 хүнтэй болох бол миний хувьд ингээ боломжгүй юм шиг санагддаг байсан. Тэгээд угаасаа удахгүй 1000 хүнтэй болсон. Тэгээ 1000 хүнийн цаашлаад ер нь бол 5000 ч хүрж исэн. Тэгээд тэр бол яг үнэндээ яг нэг өөрийгөө амар магтмааргүй байгаа ч гэсэн надаас өөр зөндөл олон онлайн йогийн багш нар байсан шүү дээ. Ягаад миний ингээд онлайн анги тухайн үед ингээд 5000 хүрж байгаа. Түрүүний би та нарт хэлсэн юмд угаасаа чин сэтгэл угаасаа яг үнэн байх чин сэтгэлээсээ бүх хичээлээ нөө шинээр заадаг байсан. Ингээд 108 мөрөглийг хідэн ч удаа тавтаж мөрөгжсэн. Одоо манай нөхөр ал хэлдэг байхгүй чи нэг 108 мөрөглийн бичлэгээ нэг өрөвтэй тавиал хүмүүсээ зүгээр ингээд нэмээдэж болдгоо юм те. Тэний юм шиг бас тэгж хэлдэг. Өдөр алга ингээл чи ингээл өглөө 6-аад босоо лайв хийгээл ингээд заана гэдэг нөгөө хөндлөнгөөс манай хань ижил бол намаа хараад тэгж хэлээд байгаа байхгүй одоо эрэгтэй хүмүүс. Гэтэл нөгөө яг тэр ингээд өглөө алган ийм рил ийм сэсгрээрээ те зарим өдөр нь бараг шартаж мартсан. Тэгэл тийм байдалтай ч гэсэн хамаагүй ингээд өөрөг хариуцлагатай те. Нөгөө зааж байгаа тэр чин сэтгэл үнэнч байдал онлайнаар ч гэсэн нөгөө хүнд мэдэгддэг. Тэгэл ер нь бол тэгэж дээшээгээ өсөрсөн. Тэгээд эрэнд бол ковид маш том дэмжлэг болсон. Гэхдээ нөгөө талдаа бас яг л чин сэтгэлээс их тусалсан гэж одоо боддог. За түрүүн ярьсан тэр стресс гэл нэг одоо хамгийн том сэдв болчиход байна энэ. За тэгэхээр одоо энэ бизнесүүдийн хард онлайн бизнесийн хард бол түрүүн ярьсан айгүй их стресс идэг гэж байна. Одоо тэгвэл стрессийг яаж даван туулж байгаа вэ? Одоо эсвэл стрессийг бүр даван туулцсан уу? Ямар аргуудыг хэрэгэлдэг вэ? За би манайд бол нэг юм одоо гомдол гэх хэрнэ. Нэг бид нар ч онлайнаар ингээл энэ чинь болохгүй байх, тэгсэн ч болохгүй байх гээл те. Тэрийн шийдэх гэл эхлээл ингээл бүгдээр ингээл чат ингээл ингүүт нэг мөн уушхаар эвгүй чат ингүүт бүгдээр яана. Сэтгэлээр ханаалаа. Бас хинэн нэ гээл тэгэл нэг бүгдээр яана гэд бод хардгаас мэл тэгээ нэг сүүлд нь ингээд бүгдээр тэрийг нэг ярилцаад энэ бол манай алтан үйлчлүүлэгч гэж нэрлэлсэн заяа. Энэ хэдийн гомдлыг сайжруулах юм бол манай компани дараагийн шат руу гарч гинэ гэд. Одоо сорилт гэж бодсон. Тэнгүүд юм ирэнгүүт ороод ирэнгэл одоо бүрдээ нэг гойлц сайн нэг алтан үйлчлүүлэгч орж ир гарсан. За бас нэр өгсөн нөгөө дээ. Наач гоё арга юм тийм. Тэгэл гараа явгоот нь эхлээл ингээ нөгөө амар стресс зүйлээс сүлд нь бол за шийдчихье. Энийг шийдээд байх юм бол бид нэр дараагийн асуудал үүсэхгүй юм байна гэж бодоод тэгээд одоо ингээд бол шийдээл яваад байгаа. За яг нэг үсэн яснаа дахиад энэ зүгээр нөгөө ажлын стрессээс гадна зөв нөгөө одоо энэ бизнесийг авч явж байгаа антрепренер хүмүүс гэж байгаа тийм бас авч явж байгаа бизнесмен хүмүүсүүдээ өөрсдийн хувийн стрессийн тухай яриач бодно. Хувийн стрессийг өөр төр чинь тулгардаг тийм. Жишээ нь ингээд гэр бүлийн асуудал юм уу эсвэл ажилтны асуудал эсвэл нөгөө одоо нөгөө бие махбодоос болоод хүн бас стресстэй болчиход байгаа. Эсвэл ямар нэгэн дутуугийн комплекс өчнөө юм байгаа шүү дээ. Тэр болгоныг одоо яг яаж одоо ингэж өдөр тутамдаа авч явж гин эсвэл тоогоо болцсон уу тэр аргуудаасаа ярил.
Зөвхөн ажлын стресс биш өөр юмны нийгмийн стресс хүртэл байна тий. Тэрэнд яаж хандж байна? Одоо нэг их стресстэй байсан чинь одоо яг энэ оны нэг сард миний бие өвдөд. Тэгээд нөгөө нэг бие өвдөхөд одоо юу гэдэг зүрх өвдсөн ч хүн бүр улам стресстэй юм лээ. Бухимдал бүх юм болохгүй байгаа юм шиг орж ирэхээр болохгүй байгаа юм шиг дэлгүүрч болохгүй байгаа юм шиг хүнч болохгүй байгаа юм шиг бийч болохгүй байгаа юм шиг тэгээд байсан чинь нөгөө нэг бас ингээ нэг эрүүл мэндийн шалтгаанаар хүн баймар гэдэг. Тэгэхээр сүүлд нь одоо ингээ жоохон өөрийгөө ажилласаа жоохон зайлтуулаад өмнө нөгөө нэг бүх юмд нь өөрөө оролцоод исэн. Тэнгүүтээ тэрийгэ болоод хин нэгэнд нүгэр хариуцлага нөгөө дараагийн шатын нөгөөнгөөтэй хариуцлагыг хэлээ тий. Тэгээ явсан чинь манай компани надгүйгээр ингээд өдөр ингээд бүтэн явдаг болсон. Өмнө нь болохоор би л байхгүй бол манайх явахгүй байсан юм шиг байна. Өөрөө л нэг тэгж ойлгоод исэн юм шиг байна. Тэгээд тэгээд би өвдөнгөт нөгөөсөө ингээд холдуулаад нөгөө эднээ зааварчлага өгөөл явуулаад исэн чинь миний стрессч багассан, тэдний ч стресс багассан. Одоо яг бүр стресстэй юм бол гараал алхацдаг. Алхаал явахгүйт нь за яг энэ дээр би алдаад байна уу, манайхан алдаад байна уу тий. Тэрийг эргцүүлээ бодчихдаг болсон. Ануг өвд. Тэгээ ер нь бит хоёр ч угаасаа л адилхан шүү дээ. Тэгээд нэгдүгээрт бол нөгөө өөрөө бүх юмаа хийн гэдэг чинь нөгөө эхлээд угаасаа тэгэл тэрийг туулж ижил сайжрах хэвээр хувь тавилантай юм байлгүй тий. Тэгээд нөгөө юу програмчлал нь одоо юмнуудаа нөгөө илүү системжүүлнэ гэх юм уу тий. Одоо ядаж одоо танахаар ингээд онлайнаар шууд вебсайтаар юмнуудаа заръя л тань. Огт нөгөө хүнд юмаа зарахтаа өөрийгөө ингэж нөгөө оролцоолохгүйгээр би унтчил байдаг. Тэндээс хүн өөрөө линкээрээ юмаа авгал дээ тий хамгийн гол нь. Тэгээд нөгөө утас ингээд тавьчихлаар хүмүүс айгүйх нь утас руу бас залгаад идэг штэ тий. Ерөнхийдөө бол хүмүүсийг аль болох линкээр нөгөө худалдан авалт хийлгэж бас сурахын бас зорьсон. Тийм тэгээд дээрэс нь нөгөө ачаалаа багасгахын тулд хүмүүсийг нөгөө ажилуулж эхэлсэн. Тэгээ миний болохоор ялгаа нь нөгөө өөрөө байхгүй л тэгээ байхгүй. Та ч юм болохоор ингээ гадуургаа алхаж явж байгаа юмаа зарчаад байна шүү дээ. Тэгээ би бол нөгөө өөрөө хичээлээ заахгүй л болохгүй тийм төвшөнд байдаг. Тэгээ яг үнэндээ стресстгээрээ яг өөрийгөө үнэхээр амраадаг. Тэгээд өмнө нь хитрхи их контент хийгээд тэр үеэр ч юм бол нэрээ яг ингээд сэтгэл мэдрэлийн өвчтөй болтлоо ингээд энэ гэрэл камерны үдээс харж их контентыг үйлдвэрлэх гэж ингээд явангууд одоо болохоор ингээд ажиллах юм бол нэг тийм контент оруулахаа болцсон. Тэр нь болохоор би өөрөө нөө ядраад байгаа болохоор жоохон амраах гэж ачааллаа багсгасан. Тэгээ яг йогийн хувьд бол би өөрөө нөгөө йога хийхгүй 7 хоног байхаараа л ингээ миний би ингээ хөшөөд аягүй хэцүү байдалтай байдаг болохоор өөрийнхөө йог пилаtes хийх тэр орон зайгаараа нөгөө ажиллаа хийчдэг. Зэрэг нөгөө ингээд камера тавиад. Нөгөө талдаа миний хувийн онцлог болохоор нэг юмнасаа нөгөө амархан залхаад burn out болчдөг. Тэгэхээр нөгөө өөртөө юм шин юм сорилтоо челленжуудыг гаргаж ирж өөрийгөө юм гоё юм сонирхолтой байлгадаг. Тэгээ яг одоо болохоор миний челленж бол нөгөө йог зааж исэн бол илүү пилатсыг илүү йог шиг ингэж заахыг хичээж байна. Дээрэс нь яг йогийн багш гэдэг одоо нэг нэртэй исэн бол одоо илүү олон улсын эрүүл мэндийн зөвлөх гэдэг мэрэгчлэр бол сураад одоо удахгүй төгсөж байгаа. Тэгээд нөгөө юм өөр юм руу ингээр надад амар гоё байдаг. Тэгэхээр нөгөө байрандаа байхгүй челленжлэдэх нь өөрөө баг юу стресстэй болчиход тээ. Контентын хувьд түрүү тэгсэн шүү дээ. Ингээд яг ануугаас асуучих яг шууд. За контент бүтээгч давхар бизнесмен. За онлайн бизнестэй. За өөрөө консалтинг зөвлөгөө өгдөг эрүүл мэндийн салбарт. За тэгвэл одоо нөгөө бусад одоо байгууллагууд өөртөө чи хамтрыг гэж ямар хамтрлуудыг хийдэг вэ? Мөн дээрэс нь одоо нөгөө ямар үйлчлэгээнүүд ямар үнэлгээтэй байдаг вэ? Одоо нөгөө контент бүтээгч нар чинь бас нөгөө сошиал олон дагчтай хүмүүс чинь бүх юм ингээд бас тодорхой ингээд үнцэнэ төлбөртөөр үзүүлдэг. Тэгэхээр одоо ямар хамтралыг ануутаа хийж болох вэ? Одоо энийг үзэж байгаа бизнес эрхлэгч нар одоо нөгөө өөр хүмүүсийн ажил дээр хамтарч оролцож тусалж дэмждэг өө. Би болохоор яг нэг нөгөө хэлэхэд энэ 25 оноос л би нөгөө арай ядаргаа маань тайлбарлаж байгаа гэх юм уу. Тэгээд баг хүмүүс маань 2 нас хүрээд цэцэрлэгт нөгөө явуулсан ахтай нь хамт. Тэгээд цэцэрлэгт яг хүүхдээ өгөөд яг нэрнгээсээ одоо л би нэг жоохон юм өөрийн хувийн цагтаа болж байгаа. Тийм болохоор одоо л яг нөгөө Монгол компаниудад дэмжээ гэдэг үүднээс тэрнээсээ ч нөгөө өмнө нь ингээд хамтарч ажиллах саналууд нөгөө хүний мөнгийг авчаад тэгээ нөгөө ажлаа цагт нь хийж өгөхгүй ингээд нөгөө өөрийнхөө ажлын ачааллаас болоод нөгөө амлалтандаа хүрэхгүй байхаараа тэрэндээ би өөрөө ингээд
бүр улам ядраад ингээд зовоод идэг гэсэн. Тэгээд бүр өөртөө яг ингээд шийдээ за би хинтээч хамтарч ажиллахгүй одоохондоо би нөгөө ядраад байгаагийн ажлынхаа ачааллыг бууруулъя гэд ер нь бол аль болох хүмүүстэй бол хамтрал хийхгүй гэдэг тийм дүрмтэй байсан. Тийм тэгээ одооноос болохоор ганц 2 газрууд Монгол үйлдвэрүүдээс дэмжиж гэдэг үднээс бол хамтралыг хийя гэж ярьсан байгаа. Аль болох гадаадаас орж ирж байгаа юмнуудыг рекламдахгүй бай гэж бол боддог. Жишээ нь одоо Тему нь шүү дээ. Нөгөө Тему ч одоо инфлюенсерүүдтэй айгүйх хамтраад байгаа шүү дээ. Тэгээд Тему интерес нөгөө мэйл энтер айгүй тэд нар чи official бичиж байгаа шүү дээ. Тэгээд аль болох гадны хүмүүсийг баяжуулахгүй бай гэж бодоод аль болох хорныхоо үйлдвэрүүдийг дэмжиж гэдэг бол зорилготой байгаа. За нөгөө талаараа Enoch BT-ийн хувьд ямар одоо нөгөө бараа бүтээгдэхүүний маркетинг дээр тий ямар ажлуудыг хийдэг вэ? За инфлюенсер контент бүтээгч нартай хамтарч ийв үү? За тэр тал дээр ер нь давуу болон сул талууд юу гардаг вэ? Тэр талаар ярьж. За манайх бол ерөнхийдөө одоо нэг бүтээгдэхүүнэд хэлхийн тулд маркетинг дээр бол инфлюенсертэй хамтардаг. Тэгэхээр бидний зорилго нь болохоор бүр ингээд хай амар олон дагагчтай биш те. Гэхдээ тэр инфлюенсер нь бас жоохон ёс зүйтэй. Одоо манайх имийг рекламдчаад 2 хоногийн дараа ахаад нэг манайхтай ижил категори имийг рекламд бол манайд ч нэр хүндгүй гэдэг байхгүй. Тэгэхээр бид нэр яг ингэж харж агаад бас жоо мэдээ судалгаа хийсний үед нэг юм 2-3 мянган дагагчтай ер нь бол тийм микро гэж микро ер нь тэднэрлөө анханасаа л ер нь тэгж поинтлж явсан. Бид нар болохоор анх нэг юу гэдэг эхний юу нь болохоор та манай бүтээгдэхүүн танд таалагдвал та манайхыг цааш нь ингэж өргөжлүүлээд болно. Заавал нэг хүчээр. Заавал одоо манай хүн болгон гэдэг адилхан талах гэтэл өөр хэлбэртэй байхад нь заавал та манай талахыг идэ гэдэг юм шиг бид нар тэгээд нөгөө манай тэр нөгөө байгууллагын философч гэх юм тийм байхгүй. Таалагдахгүй бол таалагдаагүй л шүү дээ. Бид нар тэгвэл одоо дараа тэгвэл өөр юмтай тантай хамтрий ч юм уу тэгээ явчихдаг. Түүнээс одоо манай яг пэйжийг харах юм бол тийм бүр ийм амар хай майти топ инфлюенсер бол байхгүй. Зөв. За тэгээд яг контент бүтээгч инфлюенсер дээр хамтардаг гэдэг чинь. За үүнээс гадна одоо Enoch BT-ийн хамгийн сүүлийн үед те одоо ямар маркетинг илүү их ашиглаж байна. Одоо маш их одоо маркетингийн олон юмнууд гараад ирлээ. Төлөвлөд их байна. Ашиглаж байгаа төлөвлөд нь юу вэ? За ч гэсэн бүгдээрээ ярих сэдв. Ээг ашиглаж гин үү үгүй юу? Ер нь AI-ийн талаар хэр мэдээлэлтэй байна. Яг энтэй холбоотойгоор те. Одоо ер нь аль мандах ашиглаж байгаа. Манайх тийм нэг одоо монголчуудын ийм сонирх зам байдаг шүү дээ. Одоо ингээд тим юм та болохыг хүсэж гин үү? Тэгвэл танд ийм штэ гэх тийм тий. Одоо манайх бол ингээд тэр маркетинг айгу төлхөө явуулаад хүмүүсийн сонирхлон дээр бид нэг сонирхол татах үгнүүдийг ч юм AI-аар сонгоод тий. Аль үгэнд хүнд айгу гоё наалтгаар тий. Хүн яг ингээд вау энэ нэр юу юм болоо гэж бодохын ашиглаад явж байгаа AI дээр бол дандаа нөгөө advertising төлбөртэй сурчлагынууд эсвэл сошиал медиа эсвэл нөгөө дижитал маркетинг, интернет маркетинг гэдэг амар олон сувгууд орж тийм. Эсвэл уламжлалт маркетинг, ритейлийн ажлууд гэдэг алийг төлхөө хийдэг вэ? Дижитал маркетинг юу? Энэ гоо сайхны бүтээгдэхүүн зарж байгаа бас зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа авч хэрэглэгчдийн хувьд тийм аль нь илүү эффекттэй гэдэг вэ? Одоо энэ олон аргуудаас хамгийн эффекттэй нь эндээ гэдэг. Одоо юу гэдэг хэрэглэгч одоо манайх хэрэглэгчийн сэтгэл амар чухал байлдаг гэсэн. Зөв ревю дээр. Тийм. Одоо юу гэдэг миний энэ бүтээгдэхүүн миний энийг шийдсэн гэх юм бол хүмүүс амар хүрээд манайх бол анх маркетинг юм тэгж гарч ирсэн. Энэ айгу гой чигшүүлэг тос байна. Дандаа ингэж тосоо ингэж хажуудаа барьж угаасаа тэгж шаардлага тавьсан. Тэгээд хүн болгон дээр бүтээгдэхүүн хоногс. Нөгөө нэр ахгүй. Нөгөө шуутай тос тий. Тэгэхэд нь тэрний мессеж нь чигшүүлтэл гэдэг утгыг өгүүлээ болоод байсан байхгүй. Тэгэнгүүт нөгөө хэрэглэгчид нөгөө амд амжаад нөгөө нэгнийхээ сэтгэлийг сонсоод энэ аягүй дажгүй юм байна шүү дээ. Тэр аягүй дажгүй юм. Тэдний брендийг хэрэглэе болоод явсан. Анугийн хувьд одоо түрүүний асуултаас гадна маш олон постуудыг оруулж байгаа байхгүй. Би бол ингээд сая нөгөө нэг нэвтрүүлэгт урахын өмнө хоёрыг бас жоохон багс судалгаа хийлээ. Тэгэхэд бол одоо 4000 пост орсон байгаа байхгүй. Тэг ингээ харахаар өдөр болго ингээ ямар нэг итгэжүүлэлт хийж байгаа байхгүй. Юун дээр 4000 байна? Instagram дээр дээрээс ах тий. Instagram дээр 2000 хэдэн зур биш ээ. Мэдгүй нэлээ их пост маш ингээд бүр завсар зайгүй ингээл нэг контентүүдээс авахгүй. Тэнгүүд л юу гэж асахгүй тань гэхээр нэлээ олон юм туршлагатай маш олон ажлуудыг хийсэн байна. Энэ тим баг тоо биш маш их ажил хөдөлмөр байна. Энэ дундаасаа тэгвэл одоо түрүүний ярьсан тэр
хамгийн эффекттэй хамгийн зөв одоо бусад хүмүүс зөвлөхөд те тэр нь яг ямар аргачлал байв? Одоо ноу хаваа хуваалцаач. Миний ноу хав бол өөрийнхөө зовлон бусдад шеэрлэх. Тий угаасаа зовлонгоороо хүмүүс чи аяга хүчтэй ижилсдэг штеп. Тэгээд төрөлхийн угаасаа жоохон өргөн мөртэй, өндөр биетэй, ер нь биерхүү. Тэгээд ер нь жоохон унган махтай, хоолнд айгуу тийм хавтад өндөртэй охин байсан. Тэгээд яалччгүй одоо төрхөөрөө би бүр 20-25 кг-ыг нэмж төрдөг. Тэгээ сүүлхэн 2 хүүхэд дээр 30-30 кг-ыг нэмж төрсөн. Тэгээ би бол одоо насан туршдаа л илүүдэлж интэйг ер нь бол тэмцэж амьдарч байгаа. Тэгээд тэр нөгөө миний өвдөлтийн цэг гэх юм уу одоо миний нөгөө сул тал нь штэ одоо үргэлж ингээ илүүдэлж интэйг амархан таргалчих гад байдаг. Тэгээд тэрийг нөгөө хүмүүстэй айгүй шеэрлдэг байсан. Тэгээ миний хамгийн их одоо хүмүүсээс нөгөө хандлт авсан нөө хаам маань бол одоо таргалалт байсан угаасаа. Тэгээд өөрөө нөгөө нүдэн дээр нь таргалаад 95 кг хурж төрөөд төрсний дараа ч гэсэн ер нь 80-аас бол буудаггүй байсан. Тэгээ яг тэр нөгөө тарган дээрээ Монголоос нөгөө аваад өмсөх гой хувц угаасаа олддоггүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг Хятадаас ирж байгаа арзмарын фит нь ер нь ростоор надад богиндаад идэг. Тэгээ ерөнхийдөө бол онлайн захиалгаар ер нь бол Америкаас 2XL, XL гэсэн арзмаар хувцснууд ингээд өөртөө захиалж аваад тэгээд миний гол нөгөө брендинг болохоор personal branding маш хүчтэй гарч ирсэн. Тэгээд шалтгаан нь бол хүн тарган байсан ч гэсэн хүн учраас гой байж болт юм аа. Тарган байсан ч гэсэн би өнөөдөр 83 кг-тай байсан ч гэсэн мейкап мэрэгжлийн мейкап хийгээд би ингээд гой хувцлаад ингээд контент хийж болт юм аа гэдгийг л одоо нөгөө хүмүүст өгье гэж бол угаасаа анханасаа бодсон. Тэгээ нэг юмд миний амар дургу өрөөд итгэн хүмүүс ингэдэг байхгүй. Чи эхлээд өөрөө турчаад над бичлэгээ хий гэдэг байхгүй юу. Тэгтэл яг үнэндээ би тэр үед юу гэж аддаг байсан гэхээр яг бодит амьдрал дээр эмэгтэй хүн болгонд төрсний дараа ингээд ихэнх нь Монгол эмэгтэйчүүд бид нэр мах гурилнаас өөрсдгүй юм хоолтой бэжэж бүгд л дэлбэрч байгаа угаасаа. Тэгээд бас маш их стресс штэ. Тэгсэн хэрнээсээ яг нөгөө сошиал дээр гарч байгаа нь одоо өөртөө маш арчаатай нэг хилүүдэлж нэмээгөө хүүхнүүд нь ингээд сошиал дээр гарахаар гэртээ сууж байгаа ээжнэр чинь хамгийн хуцсны хэрэглээ өндөртэй байдаг байхгүй. Тэгээ өөрийгөө нөгөө сошиал дээр байгаа хүнтэй айгүй харьцуулж сэтгэл готролд ордог. Тэгээд тэрнээсээ болоод нөгөө эмэгтэй хүн чинь нөгөө гэр бүлийн харилцаа, зан характер төрөл нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд ер нь бол миний гол зорилго нөгөө хэрвээ би ингээд харганаасаа ичээд юу ч хийхээ болчих юм бол одоо надаас ч бас илүү илүүдэлжинтэй эсвэл над чиг ийм илүүдэлжингээсээ болж зовж байгаа ээжүүд, ирчүүдтэй энэ хүмүүсийн өмнөөс л ер нь нон стоп байя гэдэг бол ийм өөртөө яг тийм үн цэнийг зорилгыг агуулж л ингэж контентээ хийсэн. Тэгээ ингээ хамгийн сонирхолтой нь миний онлайн анги хамгийн өндөр хүнтэй байсан тэр анги байна штэ. Намайг 3 дахь хүүгээ яг төрүүлэхэд төрхийн өмнөх 7 хоногийн өмнө яг 95 кг жин дээр байгаа штэ би. Тэгээ яг тийм нөгөө амар хавганцсан тарган би лайв хийж байгаа штэ. Тэгэхэд хамгийн хүн орж ирж байсан. Тэгэхээр нөгөө хүмүүс андуураад идэх байхгүй. Одоо каталогны барби шиг биетэй бол над их хүн орж ирнэ гэж боддог. Гэтэл яг амьдрал дээр нөгөө ер нь аль тийм байдий шүү. Тэгээ бусадаас юунаар үдж байгаа л те илүүдэлжин тэгээд тэмцээд ялаад гараад ирсэн юм бол илүү хүчтэй нөгөө мэдж байгаа л гэсэн үг штэ. Тийм төрөлхийн азтай гентэй хүмүүс аль тэгээд сайн мэдгүй. Тэгээ зовлон яг туулсан гэдэг үг. Зовлонгоо хуваалцдаг. За тэгэхээр одоо яг энтэй холбоотоор нөгөө нөлөөлөгч гэдэг зүйл гарч иж байгаа байхгүй. Яг за инфлюенсер гэдэг үгийг бид нар яг нөгөө гадны үгийг нөгөө янз бүрээр хүмүүс ойлгоод байгаа. Инфлюенсер гэхээр одоо нөгөө popular хүнийг л инфлюенсер гэж ойлгодог шиг байна. Тэгэхээр бол уг нь бол сая ингээд маш том ингээд олон нийтэд нөлөөлж байгаа эффектүүд нь өөр өөр шүү дээ. Тэгэхээр яг нөгөө та хоёрын хувьд те яг одоо нөлөөлөгч гэж ямар хүнийг хэлэх вэ? Та хоёрт нөлөөлдөг хүмүүс хэн бэ? Та хоёроос бас бусад хүмүүсээс үлгэр жишээ авдаг бол тэр нь ямар хүмүүс байдаг вэ те? Гадных уу, дотоодынх уу тэр талаар яриач. За нөлөөлөгч гэдэг нь бол би бол нэг яг өөрийнхөө үзэл бодолд үнэнч хүнийг л ерөнхийдөө ер нь нөлөөлөгч гэж өөрийнхөө дүгндэг. Ягаад гэхээр нэг юм яриад маргааш нь өөр юм яриад ингээд тийм зүгээр нэг тандалт авах гээд байгаа юм шиг биш. Зүгээр яг тууштай байдаг хүмүүс амар таалагдав. Одоо надад бол хамгийн сүүлд би нэг цаг завгүй болоод ч юм уу тийм ном уншиж амжихгүй болохоор би номын юу гэдэг чинь подкастд шорт хэлбэрийн
тэрийг сонирх айгүй хүздэг. За яг Монголоос үздэг инфлюенсерүүд гэх юм бол ерөнхийдөө бол бизнесмен хүмүүсийн бас подкастыг бол сонсох туртай. Сүүлдээ тэр нэг Хүүхд тэнгэр радиог сонсноо. Подкастууд оруулаад байгаа. Манай ээж ингээд над руу айгүй подкастууд явуулдаг. Тэгээ тэр Хүүхд тэнгэр радиогийн орж байгаа подкастууд их гоё санагдсан Монголоосоо гэвэл тэгээд Андо ич гээд нөгөө гүний сэтгэл зүй яриад идэг хичээдэн штэ. Тэр хичээс надаа их гоё мэдрэмжээс өгдөг тий. Гадаадаас бол анханасаа йогийн багш болохоос л ахуулаад ер нь бол гадаад багш нарыг бүр ингээд шүтэж гэх юм ингээ бүх юм нь хөдөлтөж авдаг, бүх хичээл сургалтанд нь хамрагддаг байсан. Бараг фэн. Тийм, фэн. Тэгээ би бүр ингээд айгүй нөгөө шудраг ингээд зааж ахта. За өнөөдрийн ингээд хичээлийн секвенс бол миний краш тели судрагийн бэк бандинг дэлхийд номер 1 шүү. Энэ багшийн хичээлийг би та нарт заалаа гэл ингээд шууд хэлдэг. Магадгүй тэр нь сорсоо хэлээ тий. Тий, гоё нээлттэй. Тий, тэгээ хүмүүсийг ч гэсэн ингээ өөр багшийн хичээл явж үз гэж бол зөвлөдөг. За тэгээ нөгөө сүүлийн үед нөгөө health coach-ор сурж байгаа болохоор илүү нөгөө тэр health coach нь болохоор nutrition хоол зөвхөн ярих биш нөгөө илүү нөгөө бүх хүрээг ингээд аваад үзэхлээр стресс бүр ингээд 70 тухамсаар манифест руу орж байгаа байхгүй. Сая тэгээ 11 порталаараас нөгөө YouTube-д аим орууллаа тийм. Тэгээд энэ дээр нөгөө гадаад нэг залууг ингээ хараашилсан 2 сая subscribe-тай. Тэгээ өөрөө болохоор бас йогийн багш, бяцлаглалын багш залуу миний үеийн юм шиг байгаа. Тэгээд нилээн залуухан гаднаас олж юм хип-хоп харагдаж байгаа ч гэсэн тэр хүний нөгөө ярьж байгаа юм нь бүр үнэн тулцсан спиритли бүр ингээд хүнд юм mindfulness-ийг өгч чаддаг. Түрүүн бас нэг дутуу ярьсан юмнууд байна. Бизнестэй холбоотойгоор бизнестэй холбоотой тулгарч байгаа асуудлуудаас одоо яг одоо ойрын хугацаанд тий та хоёрт одоо бас энийг үзэж байгаа хүмүүс ч гэсэн тэр та хоёрт хэрэгтэй зүйл нь тэр үзэж байгаа хүнд байж магадгүй юу ч хийж болно тий хөрөнгө оруулалт уу хүний нөөцөө ямар нэгэн асуудал одоо тулгарч байгаа асуудлаасаа бас хуваалцаач тий. Надад бол нэг тусламж одоо юу гэдэг юм. Миний одоо нийгмийн хүрээнд манайхны нэг одоо зорж байгаа ажлын нэг нь бол гэдэг бид нэг гоо сааны бүтээгдэхүүн одоо хэдэн мянган жилд борлуулалт хийж байна тийм ээ. Гэхдээ тэрний хаягдас сав гэдэг нь бол бидний хувьд яг эмзэглэмэр сэдв болчихдог байхгүй юу. Яагаад гэх юм бид нар ингээл ашиг болоо л байна л да. Би одоо юу сарда юу гэдэг жилдээ 3-4 мянган борлуулалт надад үнэхээр сайн. Гэхдээ 3-4 мянган тэрний дууссан савыг бид нар яах вэ гэдэг манай дэлгүүрийн одоо толгойн өвчин байхгүй юу. За бид нар тэгвэл энийг өөрсдөө худалдаж аавыг шийдсэн юм. Худалдаж аваад нэг савыг бид нар 5,000 төгрөгөөр аваад дараагийн бүтээгт худалдаа авалтан дээр асуулдаг. Тэр чинь 3 сав аваад тэгэхээр 15,000 төгрөг хасагдчихна. За ингээд бараг ингээд 6 сармаараа явлаа. Хастаа савууд аваад хүмүүс аягүй хөөрхөн авчирж өгдөг боллоо. Тэгсэн чинь Монголд яг тэр савыг дахин боловсруулах үйлдвэр байдгүй. Одоо тэгээд манайх одоо бүтэн жил саваа авцсан. Тэгээд одоо манай сав ингээд одоо хүртэл байж байгаа. Тэгээд нэг тэрийг би ингээд шууд байгаль хэлгээд ярих ингээ хог хаягдал болгомооргүй байна тийм ингээ дахин боловсруулдаг үйлдвэр байвал би одоо юу гэдэг манад бол яг тийм бэлэн байна яг байна. Тэгээ яг нийлүүлмээр байна. Бид нэр бас нийгмийн харилцан хүрээнд бас ингээд ирээдүйн хойжтой бид нэр заавал ийм бохирдсан тийм ийм байгаль орчны үлдээмээр байна тийм. За тэгвэл тийм саяны тэгээд авах сонирхолтой хүмүүс холбогдоороо тийм. Яг гоо сайхны савыг дахин боловсруулдаг. Тэгээ үйлдвэрлэл хүн байх юм бол манай дэлгүүртэй холбогдоод өгөөрэй. Бид нар бол өөрсдөө хэмжээ зөндөө судалсан одоо олдохгүй л байна. Одоо яг нэг бизнес төр чи хэрэгтэй тий зүйлс тулгарч байгаа зүйлсийг энэ бас үзэгч дунд маш олон бас мэдлэгтэй туршлагатай авьяастай чадвартай нөлөөтэй хүмүүс байгаа бол бас нөгөө одоо мэдээлэл хүрэх эсвэл зар хүрэх. Тэгээ яг бизнес чи юу тулгарч байна? Мөнгө тулгарч байна уу? Эсвэл хүний нөөцөө эсвэл одоо надад нэг тийм үйлдвэр хэрэгтэй байх гэдэг юм гээ түрүүний ярьсан шиг тий. Эсвэл юу ч толрохгүй байна. Би ч нэг хувь хүн болохоор тийм хувь хүн болохоор ерөнхийдөө аль гайгүй тий. Тэгээд ер нь бол угаасаа сүүлийн үед бол бүх юм ингээд онлайн болсон учраас хин контент сайн бүтээж гин тэр хүний л бизнес угаасаа амжилттай болно. Тэгээд яг контент бүтээлтэн дээр бол ер нь сүүлийн үед хамгийн их ажиглаж байгаа нөх хүн болгоо ингээд нэг юм жижүүр ийм нэг юм рилүүд хийдэг штэ. За сайн байна уу энэ тэрэн цан гэхээсээ илүү одоо илүү нөгөө арын одоо өөрийнхөө асуудлуудыг бас ингэж ийм лайфстайл байдлаар гоё харуулж гоё ийм контентууд хийж байгаа залуучууд бол надад бас их гоё санагддаг. Тэгээ түрүүн таны хэлсэн шиг бас тийм микро инфлюенсер охтууд бол надаас
бас их гоё санагдчихж байгаа. Тэгээ би болохоор ингээд бас харж агаад баг дагагчтай тэгтээ ингээд гоё юм эрүүл байх юмсан гэдэг хүсэл эрмэлэлтэй охтуудыг бас рилийнхэн төлбөрийн нөгөөд бас контент хийлье гэж бас бодож байгаа. Тэгэхгүй бол ингээл ариун заяа ингээл нүрийг бол ингээл хангалттай олон жил харж штэ тий. Тэгэхээр илүү бас өөр залуучуудыг контент хийлье гэж бас бодож. Багаар ажиллах. Тэгэхээр тийм бас гоё залуучууд тий. Охтууд аюул тий. Нэрээ холбогдож аль шүү. Гэхдээ ер нь бол Instagram-аар ер нь бол илүү төвлөрч ажиллая гэж бодож байгаа. Яагаад тийм Facebook угаасаа та хоёр мэдчихэж байгаа шүү дээ тий. Одоо харин нөгөө Facebook-ийг ярихаар яг нэг юм oh shit гэж байгаа юм шиг юм ярих гэдэг болчлоо. Тэгээд яалтчгүй энэ үеийн тэгж орж ирж байна. Анх Facebook-ыг бид нэр юу яаж ашигладаг байлаа. Өнөөдөр ямар болсон бэлээ. Тэгэхээр юм бүхэн яг цагаараа байхгүй технологийн шинжил өөрчлөлт маш уртцтай гэж түрүү ярьсан. AI яаж өөрчлөгдөж байгаа вэ тий. Өглөө босоод шал өөр болж байна. Тэгэхээр бидний бизнес ч гэсэн цаана чинь нөгөө нэг дөнгөж 10 жилийн хүүхэд, оюутан хүүхдүүд ч гэсэн шууд бүх технологийн тусламжтай маш олон хүний нөөц хэрэггүйгээр яг ижлэхэн бизнесийг босгоход ердөө хэдхэн хоногийн асуудал үлдчихэд байна л да. Тэгэхээр түрүүний ярьсан яг энд чинь гол нь тууштай байдал амин сүнсэн шүү гэдгийг ойлгож байгаа хэрэг. За яг энэтэй зэрэгцээд би нэг мэдээлэл үе сурчлага өгөх гэсэн. За манай энэ подкаст нь бас нэг зорилготой подкаст байгаа маа. Тэгэхээр энэ Shirley гэж нэртэй. Shirley гэдэг нь мэдээж хуваалцаа гэж байгаа. Бидэрт юу байна түүгээрээ бусад хүмүүст бас хуваалцаа гэж байгаа. Өөрсдөө одоо сүүлийн үед хийж байгаа яг ажиллаа яриач одоо нөгөө яг сүүлийн үед хийж байгаа бараа бүтээгдэхүүн эсвэл сүүлийн үед зарлцсан байгаа шин одоо үйлчлэгээ. Манайх одоо яг Inok BT маань угаасаа 5 жил одоо юу гэдэг сайттай болоод 5 жил өмнө нь онлайнаар ажиллаад 2 жилийн 7 жил болсон. Ерөнхийдөө ингэ нэг үйл ажиллагааны жигдэр тал руугаа орсон. Бид нар хоёр дахь бизнес болохоор Inok Health гэж салгаад энэ дээрээ бид нөгөө агаар цэвэршүүлэгчийг ерөнхийдөө Солонгосоос аль бисаа эрхтэйгээр оруулж ирж байгаа. Тэр агаар цэвэршүүлэгчийг бид нар Монголоос нэг юм авчдаг. Нэг агаар цэвэршүүлэгч. Ээж болсон чинь нэг айгүй нэг асуудал нэг томоор хардаг болчихдаг юм байл гэж нөгөө агааранч болохгүй байна. Өмсөж байгаа хувцанч болохгүй байна, хоолнож болохгүй байна тий. Тэгээд агаар цэвэршүүлэгч авсан чинь нөгөө дараа нөгөө шүүлтүрийн солихсон чинь нөгөө шүүлтүр нь Монголд олддггүй. За тэгээд нөгөө нэг тэр чинь би буцаад ашиглахгүй юм шүүлтүр болохгүй юм чинь би одоо хаях шаардлага болж байна тий. Тэгээд би ахаал нэг хогны менежмент нь ахаал надад бодогдоод тэнгууд нь бид нар яаж энийг асуудлыг шийдэх вэ гингүүд нь яг фильтрийг байнга нийлүүлж чаддаг үйлдвэртэй гэрээ байгуулсан. Тэнгууд одоо манайх ингээд агаар цэвэршүүлэгч рүү давхар ороод эхэлсэн. Тэнгууд нөгөө юу гэдэг манайхан ч нөгөө ганцхан өвлийн 3 сар л агаар цэвэршүүлэгчээ хэрэгжилчээд бусдын үед нэгээд далт ичдэг. Тэгтэл бусад оронд бүтэн тий жилийн турш хэрэгэлдэг. Тэгээд фильтрээс солих юм нөгөө нэг дадалтай. Тэгтэл манайх ерөөсөө тийм дадал ахгүй. Одоо манайх тэгээд агаар цэвэршүүлэгчийг оруулж ирээд 3 жил болж байна. Тэгтэл тэр шүүлтүр чинь 6-аас 12 сарын заалттай байхгүй. Тэгээд солих тэмдэглэгэнд гарч ирнэ. Тэгтэл одоо 3 жил анхны худалдаа авагч маань хүртэл одоо шүүлтүрийг солиог байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нөгөө нэг энэ буцаагаад юу гэдгийг буцаагаа та ингээд амар хортой агаараар амьсгалаад байж тий нөгөө шүүлтүр чинь бохирдчаад ахт чинь тийм болохоор нөгөө нэг байнгын шүүлтүр нь бэлэн усaan шүүлтүр сольдог шиг ингээд сольдог хэрэглээтэй болоорой л гэд ерөнхийдөө зориод амар сүртэй агаар цэвэрлэгч оруулж ирээд шүүлтүр нэгээд байгаа л байгаа. Тэгээ өөртөө холбогдмаар юм шүү та нар. Бид нар үдсэн танаа хугацаач настаж. Тэгэхээр нөгөө нэг хэрэглэнээс шалтгаалаад тэр янз бүр гараад байгаа байхгүй. Тэгээд нэг жил бас нөхөр хүмүүс рүү ингээд нөгөө бүртгэлийн нөгөө дата баазууд байгаа. За ядаа шүүлтүрийг хямдалтаа аваарай гэж бичиж чаана. Тэгээд ерөөсөө хариу авахгүй. Тэгэхээр маш их хэмжээний агаарын шүүлтүр, солих шүүлтүрүүд байгаа юм байна шүү дээ. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө манайг агаар цэвэршүүлэгч авсан хүмүүс маань одоо ерөнхийдөө шүүлтүрээ солиорой. Яг одоо улирлал нь ирж байна да бүр ихтэй. Миний хувьд сүүлийн үед хийж байгаа ажил. Юу байсан? Нөө пилац заагаад тэгээ жоохон йогийн мэрэгжлийн гуцаа нөгөө танахаар зардаг штэ. Тэгсэн чинь нөгөө нэг пилацын ерөнхийдөө бас гуцнаар ийм саран хэлбэртэй. Ингээ нэг тал нь ингээ жоохон ийм дуграг илүү нэг ийм феминист ийм мэдрэмжтэй болцсон юм байлээ. Тэгэхээр нөгөө гуцнуудаа бас бүгдийг яг тийм нөгөө нэг ийм дөрвөлжин биш ийм
ийм өнцгөн ийм тойрог болгож шинээр гаргасан. Тий, ребрендинг хийсэн. Тэгээд тэрийг нөгөө ингээд хүмүүстээс зарласан чинь хүмүүс болохоор нөгөө дөрвөлжингийн авъя гэдэг байгаа. Тий, уг нь нөгөө нэг тэр дуурга нь илүү нөгөө баг заа эзлээд тэгээ бас илүү нөгөө харагдахтаа ч гэсэн нэг юм нөгөө өнцгийн хувьд өнцөхгүй учраас илүү гоё мэдрэмж төрүүлдэг аахгүй тий. Тэгээд гудсныхаа бас илүү хүмүүст шинжилснээ бас хүргэе гэж бол бодож байгаа. Тэгээ би сайн нөгөө шэрлиг ярьж байхаар нь бодсон л доо. За тэгвэл би бас яг ингээ хүмүүсрүү ингээд бичих гэхээр минь залхуу өрөөд идэх байхгүй. Тэгэл тэр хүн нөгөө мессежнийхаа реквестээс нөгөөхөө харахгүй 80 жил болно шүү дээ. Тэгэнгүүт би тэгвэл одоо 20 эдтэй октод руу гудснуудаа явуулж жоохон контент олчих гэж бас бодож илаа. Яг тэр нөгөө 20 эдтэйгээс ахуулаад нөгөө контент бүтээгээл бас нэг орлого их усэр байхгүй бол хүн чинь бас тий шантран та бүгдээрээ л мэдчихэж байгаа. Яг оюутан байхдаа гоё нэмэлт орлоготой хийж болох юм шүү дээ. Одоо гар утстай байхад одоо нөгөө гоё ярианы чадвартай гоё хүн нөгөө гоё мэдрэмжтэй бол зүгээр одоо манай нөгөө MFTV-гийн хоёр шиг л тий. Мэдрэмжгүй хийсэн ч тэгтээ бас тий контент хийж л байвал тий яг тэрийг бол бас олон хүн баталж шүү дээ. Зүгээр ингээд дүү итдэг зүгээр хийлдэ. Зүгээр хийчээ сурдаг болохоос сурцсан хүн гэж хаана байсан юм бэ те хийсэн хүнд бүх юм байгаа шүү те туршлаганд байгаа мэдлэг нь байгаа чадвар нь байгаа үзэг юм үзсэн те би харин яг наад дээр чи бас санал хэлдэг байхгүй манай энэ стартап гэсэн яг л нэг тиймэрхүү зарчмаар бий болсон нөгөө стартап зарчим л да те яг л хийж үзчихэж араас нь гардаг гэд мэдээлэл авлаа ч гэсэн тэрийг яг одоо ашиглах уу хизээ ашиглах уу гэхээр бас зөв юм унших хэрэгтэй те зөв юм уншихын тулд яах юм олон ном уншиж алийн зөвөө мэдэх хэрэгтэй те аль нь зөв гэдгийг хэн мэдэх юм бодит амьдрал дээр туршсан зүйл нь зөв болж эхэлнэ шүү дээ. Тэ? Тэрнээс уран зохиолын ном шиг л фантастик бизнесийн номнууд өчнөө байна тий. Ингээл уран зохиолын ном уншиж фантастик баг өндөр ном уншиж саятан болох юм шиг ойлгол. Sorry, тэрийг бол яг таад баталж харуулад байгаа. Та гэдэг би яг мэдээд байхгүй. Яг тэр энэ дээр манай Монгол эмэгтэйчүүд ялангуяа бүр баталж харуулж байгаа. Яг ингээд өөрийн биеэр бүх зүйлийг нойлоос нь ахуулаад хүний нүдэн дээр хийж яаж ингэж одоо мөнгө олж яаж амьдралаа өөрчлөлтийг ямар ч би бол тэрийг ном уншаад өөрчилсөн гэж би итгэхгүй байна. Ийм бид нар болохгүй зүйлийг хийгээд байдаг. Гэхдээ хийсний дараа амжилт олоод байдаг те. Тэрийг нөгөө амжилт олсон хүмүүс нөгөө өнгөрсний дараа номоо бичдэг болохоос ямар ирээдүйн талаар ном бичсэн байл бүгдээр тэр номыг худалдаж аваад бүгд сайхан амьдрын шүү дээ. Мэдлэг нэг өөр үйлдэж байгаа нөө үйлдэл нь өөр болохоор мэдлэг нөгөө хэрэггүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бодит хийгээд байгаа үйлдэл авч одоо альва зүйлийг амьлуулах нь чухал гэд яг би ч хэлээгүй л дээ. Тэгээ миний тэр олон багш нарын нэг нь бас тэгж хэлж исэн. Тэгээ тэр бол бас миний толгой руу шууд л орж исэн. Нэрэл бид нэр ингээд сахар муу гэж мэдсээр ижиж сахараа идэл иждэг гэдэг. Тэгэхээр тэрийг ямар ч мэдсний хэрэг байхгүй. Тийм шүү дээ. Эсэргээрээ тийм. Мэдлэг нь тэр сахар гэдэг номыг унсны ямар ч хэрэг байхгүй болчиход байгаа. Зөв. Бас нэг юм хэлэхэд зочил видео контент зардаг болсон байхгүй юу? Тэгэхээр одоо нөгөө өөрийнх нь видеонуудаа киноч хийж болно, контент хийж болно, түрүү ярьсантай зүгээр ингээд яг шууд ингээд өөрийгөө ингээд бодитоор те ярьсан бичлэгнүүдэд хүртэл интернет тавих хэвээр хүн тэр чинь үнц нь өгдөгөө гэд урам зориг өгдөг ядаж те. Тийм учраас яг нөгөө зочил контент гэдэг үйлчлэг гарсан. Өөрийнхөө видео контентын вебсайттай болно. Ямар ч үн төлбөргүйгээр болж байгаа. Яг Netflix-ийг сайтаа шууд болчихно гэсэн үг. Одоо ерөөсөө админ цэг зочил цэг юм гэж ороод өөрийн видеонуудаа оруулаад шууд өнөөдрөөс эхлээд зарж болно гэсэн. Купер төлбөрөд төлөөл. Тэгээ манайх бол ерөөсөө вебсайтын төлбөр гэж авахгүй. Зөвхөн тийм болсон танаа. Түрүү сараас. Өнгөрсөн сараас. Би мэтээгүй явчихсан юм. Дөнгөж тийм. Шинээр эхэлж байгаа. Одоогоор нэг 5 6 амжилттай одоо кино зарж байгаа хүмүүс, сургалт зарж байгаа хүмүүс гарч ирж байгаа. Тэгэхээр одоо нэг яг энийгэл бас нөгөө мэдээлэл хүргэх гэж л бид нар бас нөгөө яаж хамгийн дөрөнд бас нөгөө харилцагч нартай яаж хүрэх үү гээл бас иймэрхүү подкастууд хийгээд хүргий даа гэж бодоод явж байгаа шүү дээ. За ингээд нэг манай 2 дахь сурталчилгаа орж ирлээ. Ерөнхий үнд итгэж зочил палатаар юм ба. За яг бас гадуур явж байгаа шар мэдээнүүдийг юу гэж ойлгож байна. Одоо ингээд сенсацууд их явж штэ Монгол фэйсбүүкээр дүүрэн юм шар мэдээ. Тэр шар мэдээнүүд яаж ханддаг вэ? Өнөөдөр энэ улс төрийн байдлын мэдээллийг авч чадж байгаа юу? Нөхцөл байдал те. Сошиалар явдаг шар мэдээнүүдийг ер нь ингээд бүрэн мэдээлэл авч чаддгүй, хаанаас авдаг вэ? Ямар суугаар авдаг вэ? Эсвэл бүр тоодоггүй юу? За яг ерөнхийдөө нэг бизнес эрхэлж байгаа юм чи бидэнд улс төрийн тий бодлого тийм сонирхолтой байдаг. Гэхдээ би Facebook бол минийх нэг
ажилтай минь холбогдоод ингээд дангоо сайхан юмнууд байдаг байхгүй юу? Одоо нэг бүх дэлгүүрүүд харагддаг. Instagram болохоор нэг арай нэг өөрийнхөө байх хувийн орон зайтай. Гол мэдээллийг би бол Twitter-ээс уншдаг. Нэг айгүй ядаж юу гэдэг надад итгэл үнэштэй санагдаад үнэн юм шиг. Ядчил тэгээд нэг юм богино хугацаанд бид нар чинь би бол нэг ингээд суугаад ингээ амар анализ хийж чадахгүй ингээ нэг жоохон ажилдаа явах хооронд нэг 10-20 минут автсан ч юм уу те машин дотор ингээд гүлгээл өдөр тутмын юм. За ер нь уусаар нэг иймэрхүү л байгаа юм байна да гэдэг тиймэрхүү мэдээлэл авч. Facebook дээр бол надад нэг ховор тийм шар мэдээлэл гарч ирдэг. Тэр нэг тохиоргоноос л. За ануу. Би бол ер нь бол нэг улс төр сонирхдаг. Манай нөхөр л айгүйг сонирхдаг. Гэтэ яг нөгөө танилын үрэгээрээ гэх юм уу ерөнхийдөө яг нэг улс төрийн яг нэг арийнх нь талыг бол нэг жоохон гадарлан л да. Ер нь яг нөгөө нэг ард нь яг жинхнээсээ хинэн хинбэ гэдгийг ерөнхийдөө бол одоо гадралдаг. Тэгээ яг Facebook дээр одоо яг орж байгаа мэдээнүүд бол нөгөө тэрний эсрэг юмнуудыг айгүйх ингэж сэвдэг. Тийм болохоор нөгөө угаасаа одоо юу гэж хэлэх юм бэ? Тэр угаасаа Facebook дээр гарч байгаа тэр шар мэдээнэр үнэн мэдээ ер нь л айгүй ховор байдаг. Тэр чинь нөгөө ямар нэгэн эрх ашигын төлөө бас ингэж оруулж байгаа штэ тий. Нэг бол хандлтын төлөө, нэг бол одоо цаанаа мөнгө төгрөний л төлөө штэ. Одоо ашиг олохын төлөө. Цалингаа авчих гэдэг юм. Тийм болохоор ер нь орж байгаа ихэнх мэдээллүүд нь нөгөө үнэн биш тий. Тэгээд бас хүнд нэг хэрэггүй мэдээллүүд ордог болохоор сүүлийн үед social detox айгүйх барьж байгаа. Тэгээд нөгөө онлайн ангаа Facebook-аар авдаг болохоор би ингээд Facebook руу нэг орхоос өөр аргагүй болчихж байгаа ш. Тэгээд ер нь нэрээ сүүлийн үед би Facebook-ээс нөгөө онлайн ангаа гаргая гэж бодоод одоохондоо бол өөр аппликейшн дээр хүмүүсийг илүү оруулж байгаа. Тэгээ сая ярин нөгөө танаахыг бас сонсоод бас миний тэр нөгөө нүүлгэж байгаа аппликейшн англи хэл дээр болохоор манай монголчууд нөгөө ихэнх нь ойлгохгүй байгаа тий. Тэгээд нөгөө Facebook-ээс нөгөө өөр өнгөдөр бас нэг танихгүй айлд ороод ирсэн юм шиг тийм уур амьсгал байгаа болохоор бас танаах их гой санагдлаа. Тий. Тийм манайх нөгөө түрүүн тийм скул шиг ер нь төстэй боломжуудыг нь бол эхнээс нь агуулад эхэлсэн байгаа. Нэг видеогоо зарж болно, сар болгон төлбөр төлөөд бүх видеог өнгөө үзэж болно. Эсвэл багцлж болно, эсвэл хугацаатай байж болно. Зөвхөн нэг сарын эрхээ худалдаж авч болно, зарж болно. Эсвэл бүр жилийн эрхээ төлбөр төлчөөл нэг удаа төлчөөл бүх бичлэгийг үргэлж өнгөө үздэг ч юм уу. Бүх боломжууд байгаа. Тий. Яг энийгээ одоо нөгөө шинээр гарсан болохоор бас гарахан олон нийтэд танилцуулж амжаагүй л байна. Та хоёр ер нь ямар юмны одоо хоббитой вэ? Одоо юунд илүү юм мөнгө зарцуулахад бэлэн байдаг вэ? Мөнгө олох гэж амьдарч ийн ажиллаж ийн өдөр шөнөгүй. Гэхдээ тэр мөнгийг те за мэдээж л ар гэрийнхэн төлөө ингээл явж байгаа сургууль боловсрал өөрийн бас өмсөж зүүс идэж уух гэж явж байгаа. Гэхдээ яг өөртөө хөрөнгө оруулалт нь ямар хэмжээгээр хийж чадж гин үгүй юу? Эсвэл яг хоббидо мөнгө зараад би шууд мөнгө олдвол илүү мөнгө гар би зүгээр шууд тэрийг авдаг гэдэг тийм хобби байгаа юу? Би бол ерөнхийдөө яаж байгаа. Сүүлийн 3 жил мэт юм. Ер нь аль нэг бүтэн 365 нэг айгүй ачаалтаа ажилт байгаа ч гэсэн тий би жилдээ нэг Монгол орныхоо нэг нутгаар аяд 100 тий 9 гадагшаага нэг аялье. Гэхдээ тэр нь охинтойгоо ягаад гэхээр би охиндоо 18 хүрэхэд 18 улсаар аялуулна. Тэгээ бит хоёр дурсамж бүтээн ямар гоё гэж бодоод тэгээ хоёлаа ингээл жил нэг зориг тавиал тий. Тэр үед ингээд би бүр ингээд ажиллаж бодохгүй, юу ч бодохгүй. Ягаад гэхээр миний охинтойгоо зарцуулж байгаа цаг хугацаа болохоор чанартай хийгээ бит хоёр явж байгаа. Ер нь зориг. Үүний төлөө өдөр болгон, орой болгон хасаа бүтсэнгүү чатаар ажиллаа хийдэг байх нь шүү дээ. Тий. За ануг. За би бол нөгөө жоохон юм нөгөө материалын юунд бол жоохон муу угаасаа нөгөө аксессуар одоо алт үнэт эдлэлч гэх юм уу тийм юмд бол жоохон угаасаа сонирхол багтай. Тэгээд миний одоо хамгийн нөгөө мөнгө юу яадаг зарцуулдаг юм бол ер нь бол татвар хувцас тэгээд йогийн хувцас гэх юм уу нэг юм ерөнхийдөө бол нөгөө юм татвар хувцанд айгүйх мөнгө зарцуулдаг. За ер нь одоо ингээд бизнес хийх тий урам зоригоо одоо юунаас авч чинь? Урам зориг. Борлуулалтын орлогоос. Дэвид эмдээ хэрэглэгч сэтгэлээ явуулдаг байхгүй юу? Танай бүтээгдэхүүн хэрэглэсэн чинь миний энэ асуудлыг амар гоё шийдлээ. Танай үйлчлэг аягаа гоё байна. Тэгэхээр тэрэнд нь амар урамшдаг. Нэг тийм уншаад 10 сөрөг байсан ч гэсэн за яах вэ? Хаппи болчих юм тийм үү? Яг тэгэхээр би нэг хүний асуудлыг шийдчихэж, нэг хүн өөртөө гоё ихтэй болчих, нэг хүнийг бид нэр ингээд амар хаппи болгож чадчих шүү дээ. Энээс өөр бид нарт одоо юу өрхөд юм бүх хүнийг болгож чадахгүйгаас чааш тий. Зөв. Анугийн үед урам зоригоо юунаас авдаг вэ? Одоо мотивац.
Хэн бол чи бол айгу мундаг юм байна. Нэг хүний эрг комментэн дээрээс харж байгаа. Би бол ингэдэг байхгүй 10 хүн намайг магтсан ч нэг хүн намайг муулсан байвал би тэрэн дээр амар сэтгэлээр амархан ундаг тийм төрлийн хүн байхгүй юу. Гэхдээ яг угаасаа тийм төрлийн хүн хэрнээсээ яг 9 жил ингээ нонстоп хийж инэхээр нөгөө юу яадаг гэх юм уу? Нөгөө сүүлийн үедээс илүү нөгөө нэг энергийн дал тухамсрын юм ингээд судлаад эхэлснээсээ хойш ерөнхийдөө тийм сөрөг коммент бичиж байгаа хүмүүсийг энэ хүн өөрөө айгуу тийм сөрөг вайбтай хүн байна. Эсвэл магадгүй энэ хүн өөрөө айгуу тийм нөгөө дотроо стресстэй байгаа учраас тэрийг над руу гаргаж ийн гэж бол ойлгодог болсон. Facebook дээр бол сөрөг комментэнд бол одоо бол ямар ч emotional байхгүй болсон. Яагаад гэвэл өнөөдөр Facebook дээр бичиж байгаа коммент бичиж байгаа тэр хүмүүсийн цаана бол яг одоо нэгт жинхэнэ хүн байна уугүй юу гэдг нь бол одоо эргэлзээтэй тий. Хоёрт бас яг нэг юм сошиал орчныг юм боловсон хэрэгжилж сурсан хүмүүс бол цөөхөн байгаа гэж бол бодоод байгаа. Тийм болохоор одоо нэг анх Facebook дээр бол би ингээл нэг хүн сөрөг коммент хийчингүүд хэрэлдээл. Тийм мессеж тэгсэн чи одоо нөгөө Facebook-ийн сөрөг комментиг энэ чин Facebook дээр коммент юм чин дээ. Энэ угаасаа баг үнэн хүнүү гэ баг ихэнх нь ингээд профайлаа хаацсан хүмүүс эдэж тэ цойжилсан. Тэгэхээр л энэ хүний үзэл бодол нь зорилго нь шал өөр зорилготой байна гэдээ бол бас арай гай. За тэгвэл та хоёр зурхаад итгэдэг үү? Итгэдэг. Ер нь бол сүүлийн үед ийм дал тухамсар тийм манифест өдрлөө амар сонирхож байгаа. Ер нь тарих яаж ажилдаг вэ гэдэг рүү амар тийм сонирхолтой сэдв болоод зурхаад итгэдэг. Нэг бүгийн шашинтай гэдэг, шарын шашинтай гэдэг шиг. Би бол итгэдэг. Гэхдээ бас яг өөрийнхөө амьдралыг хүн яг өөрөө өөрчилж чаддаг гэдгийг өөр дээр бас баталсан болохоор бас яг 100% одоо ингээд зурхаан дээр муу гарлаа гэд эсвэл нэг залуу ингээд нөгөө зурхаагаараа ингээд үзэнгүүт миний заяаны хань биш гэсэн ирнээсээ тэр хүн бас би тэр хүний заяаныхаа хань болгож бас болно штэ тий. Тэгэхээр бас яг нөгөө нэг зурхаанд итгэх нэхэр нөгөө одоо ээж аав эмээ өвгөнөр маань ингээд бидний нэг ингээд үзүүлдэг хүн дээр очингууд өө энэстэй тийм игэнгүүд яг нөгөө тэрүүгээр нь шийдвэр гаргах болчиход байгаа штэ. Ерөнхийдөө бол итгэдэг. Одоо чарт өөрийнхөө төрсөн орд тэр юунд бол итгэдэг. Яг миний зан характерыг бол харуулдаг. Гэхдээ бас энийг үзээ сууж байгаа хүмүүс бол байгаа бол тий өөрийнхөө амьдралыг хүн бас одоо даал тухамсраа гэж төрөө ярьж штэ шинээр кодлоод өөрчилж ал болно. Тэгэхээр бүхэл юм яг хүний өөрийнх нь гарт байгаа. Үнэхээр ингэ болохгүй бүтэхгүй зүйл тулгардаг аа. Ингээд энэ одоо юунаас болоод байгаа юм бол яагаад байгаа юм бол гэд тэр үедээ одоо нөгөө нэг хамгийн сайн одоо зөвлөгч туслагч чинь одоо хэн байдаг вэ? Бизнесийн хувьд бол яг одоо хамтардаг бизнес нөгөө хамтарчтайгаа л амар тулгардаг. Амьдралын асуудалд бол яг юм дотны нэг найзтайгаа ч юм уу тий ярилцаад байдаг. Ерөн сэтгэлээ л онгойлохгүй бол ингэ дотроо бодоод ахаар хүн гаргалгааг нь гаргаж чадахгүй тий тэрэндээ ингээл буглаал яана гэд байдаг. Тэ ерөөсөө яанаа л хэсгээс ерөөсөө шийдэл олддог юм шиг байгаа. Хин нэгэнд ингээ ярихаараа нэрээ би тэрэн дээр алдсан юм шүү дээ. Тэрийг л засчих болчих байсан юм байна тий. Ямар нэг ингээл нэг бизнес хэрэглэж байгаа одоо бизнесийн комьюнитид одоо ерөнхийдөө уулзж эхэлж байгаа байхгүй. Тэгтэл надад ганцхан миний бизнест амар асуудалтай би заваад исэн юм уу гэсэн чинь надтай адилхан бизнес эрхэлдэг хүн болгонд л асуудал байдаг. Тэрийг бүгдээрээ л даваад байгаа байхгүй. Тэнгүүт ерөнхийдөө айгуу сайн ярилцаад тийм үү гаргалгааг нь гарах гэж хичээх юм билээ. Түүнээс шүүл бодоол гутраалах юм бол ерөөсө гутраал байна. Би бол ер нь бол ээж нөхөр хоёртойгоо л ер нь айгүй их ярилцдаг. Тэгвэл тэр хоёр хүний нөгөө зөвлөгөөг бас яг ингээд бодглохлоор 100% хийж дагдаггүй. Тэгээ миний хувьд ингээд юм болохгүй ч юм уу би амар стресстэй нэг ингээд онцгүй ингээд мүүдтэй олчих штэ. Одоо ингээд ажлаа яг сонирхолгүй залхаад ч юм уу. Тэгээд гэх юм бол яг одоо би бясалгал хийгээд бол яг 7 жил болох ч байна. Тэгээ энэ хугацаанд ер нь бүхэл асуудал дотроос л байдаг л та. Тэр дотор өөрт маань л идэг. Тэгээд бүр одоо сүүлийн үед бол хүмүүс ингэж үзээд ааш нөгөө амьдралын нөгөө ингээд тойрог анхдагч одоо хоол гэдэг байгаа тэр primary food дотор байгаа 12 хүчин зүйлсийг ингэж чеклээд жишээлбэл би хосуудынхаа харилцаанд асуудалтай байгаа учраас магадгүй тэр нь миний өөр одоо эрүүл мэнд юм уу ажлын юунд юу яаж байгаа гэдэг үүднээс ер нь тэл өөрийгөө л амар чеклдэг. Тэгээд өөрөө айгүй стресстэйс хөрөг амнаасаа ингээл дандаа нэг юм болохгүй бүтгүй гэдэг үг гаргаад ийм сөрөг мүүдтэй болчихлоор яг дагаад бас бүх юм амар болохгүй байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэр үедээ бол би нэрнгээс
хүмүүсээ яг ганцаархнаа байж төвлөрч яг өөртөө ярилцах бол дуртай. Тэгээ ер нь бол медитейшн талдаа өөрийгөө ингээд засдаг. Тэгээд анх нэрээ энийг бас нөгөө хүмүүстээс яриул сонирхолтой авах гэж бодож байна. Монголчууд бид нар бол анх айгүй өрөөдөг байсан. Одоо бидний одоо уламжлал бол ингээд маш их юм эмээ өвгөнөр маань өрөөдөг байсан шүү дээ бид нарыг. За тэгэнгүүт сүүлийн үед бол бид нар чинь нөгөө дандаа юм хараалж ард түмэн болоод байгаа шүү дээ. Хараадаг. Тэгээд энүүгээрээ дамжуулаад нөгөө миний түрүүн хэлсэн шиг тий бүх юм ингээд болохгүй байгаа байхгүй. Тэгээд би анх 7 жилийн өмнө бясалгал хийж хахад орчил гэгээ өрөөлөн дээр Эрдэнэ Чимэг багш маань намайг ерөөлийн бясалгал гэдэг зүйлийг надад анх хийлгэжсэн. За тэгээд нөгөө багшаас ингээд бясалгал хийнгүүт багш ингээл надад ерөөл хэлж байгаа байхгүй. За тэгээд ингээд нөгөө багаасаа бид нар чинь нөгөө эцэг эхчүүд маань биднэрт хайртай гэж хэлж өсгсөн юм уу? Бид нарыг ер нь бараг магтдаг байсан уу тий? Айлын өвтгийг магтаал бид нарыг бол дандаа л ингээл нөгөө хайрын дотроо хална гадна гэж бол өсгсөн байдаг штэ. Тэгээ миний хувьд бол анх яг ерөөлийн бясалгал ингээл хийнгүүт ингээд аюу ингээд хичээд ч юм бүр ингээд чих бүр ингээд захтнаад яагаад тэгэхээр ингээд тэр тэнд маш гой гоёор ингээд багш маань намайг өрөөж байгаа байхгүй юу? Чи бол өстой тэнгэр заяатай өстой сайхан охин минь энтер гээл зөндөө ер нь бол зөндөө. Тэгээ тэр ерөөлийг сонсоод эхлээд амар хичээд ч юм уу эвгүй болж агаад яг жилийн дараанаас эхлээ хүн бүр яг нэг аффирмашн батламж хэлдэг шиг тий ингээд ерөө сонсоор агаад би угаасаа л ингээд сайн заяатай би угаасаа л одоо азтай миний амьдрал угаасаа л ингээд бүх юм ингээд тэгш ийм би хувь тавилан төрсөн гэдэгтээ хүн үе итгэлтэй болчингууд гаргаж байгаа үйлдэл бүх одоо энергийн таталцлаараа ч гэсэн ингээд амьдрал их өөрчлөгдсөн. За тэгээд тэрэн дээр одоо би яг юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо хүн болгон манай одоо багш дээр очиж бясалгал хий гэсэн үг бол биш. Зүгээр л нөгөө гоё өрөөгөө сурчих хэрэгтэй мэлээ. Тэгээд өөртөө бид нэр ажиглал эр нөхрөө ч гэсэн ингээд ер нь ингээ амьдралын 70% эмэгтэй энерги штэ. Тэгэнгүүт ингээ эхнэр хүн ингээд нөхрөө ажил нь бүтэхгүй бас ингээ эхнэрийн амнаасаас шалтгаалаад байна штэ. Тэгэхээр эхнэр хүн болсон л бол тэ нөхөр хүүхэдтэй ээж хүн болсон л бол аль болох өөр хүүхэдтэй хань ижлээ өрөөх. За бүр цаашлаад өөрийгөө бас бид нэр ингээ өрөөж явах хэрэгтэй мэлээ. Тэгээ тэр нэг юм гой уламжлалаа ингээд эхлүүлчих юм бол ер нь монгол хүмүүс айгүй стресс нь шийдэгдэнэ. Тэгээд ер нь бол одоо ингээд нэг гадаадын соёлоор affirmation гээл би бол одоо элбэг хангалуун abundance гээл ингээд affirmation бид нар хэлээд байгаа боловч монголчууд бол эртнэр үеэсээ ингээд өөртөө өрөөцөн байдаг гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр бол надад их одоо би ингээд бодоод одоо магадгүй 30 гараад ч юм уу те өөрийнхөө ингээд амьдралыг бодож байгаа байхгүй дүүнэртэйгээ харьцуулаад тэгэхээр миний яг амьдралд өөрчлөлт гарсан зүйл бясалгал хийж эхэлсэн цагаас хойш тэгтээ тэр бясалгал дээр багш маань их ингэж өрөөл болгодог байсан. Тэгээ тэр өрөөлийг сонсоор агаад ингээд хүний сэтгэл тасардаг. Тэгээ бид нар ч гэсэн бас ингээд эргэн тойрныхоо найз нөхөд гоё хүмүүсийг ингээд өрөөж авах юм бол тэр хүмүүсийн ингээд сэтгэл нь гоё засраад өөртөө ихтэй болдог тий. 11 портал нөгөө сая бичлэг оруулсан шүү дээ 11 сарын 11-нд. Тэгэхэд нөгөө нэг тэрэн дээр бас би хүмүүст өгнөл хэлсэн. Гэхдээ тэрийг ихэнх хүмүүс үзээг баг. TFA гээд одоо бодол, thoughts, тэгээ feelings, action гэж байгаа байхгүй. Тэгэхээр бодол, мэдрэмж, action гэдэг нь болохоор үйлдэл гэж байгаа. Тэгэхээр бодол, мэдрэмж, үйлдэл гурав нь хоорондоо ингээд төгс ингээд зогтчихж хүн угаасаа амжилтанд хүрдэг гинэ. Тэнгүүд бидний бодол болохоор ингээд тэр бом төгрөгийг сая доллар манифест хийжээд байдаг. Feelings нь амнаасаа дандаа байхгүй юу ч хөрөхгүй байна. Өрөндөө баригдаж, өтөнд идэгдэж гин гэж нөө амнаасаа тэрийг гаргаад эсвэл дотроо өөрийгөө өргөлж юм хоосон гуйлахчин гэдэг ийм одоо feelingsтэй. Гэхдээ нөгөө affirmation ихтэй manifest ихтэй ингээд сая долларыг хүсчихлээ шүү дээ мөрөөдлийн дэвтэр дээр. Тэгээ feelings нь өөрийгөө. За одоо бүр ингээд өсвөр насныханд яривал гой охтныг хүсээд гой залууг ингээд бид нэр хүсэж штэ. Тэгсэн юмсаа дотроо өөрийгөө би тиймч царайлаг биш ээ. Би бол таргаан ч юм уу өөрийгөө дандаа юм сөрөг feelings аваад мэдрэмжийг нөгөө дотор нь байгаа учраас нөгөө бодол мэдрэмж хоёр нь зохицохгүй ингэж одоо байгаа. Тэгээ дээрэс нөгөө үйлдэл авах дээр яалтч ингээ 1000 гоё юм бодсон ч нөгөө үйлдэл авахгүй болохоор боломж орж ирэхгүй. Тэгээ түрүүний одоо миний жишээн дээр бол нөгөө ковидын үеэр онлайн ангийнхаа зарыг тавиагүй бол хаанаас тэр 300 намайг олж орж ирэх юм тийм үстэй. Тэгэхээр яалтч одоо энийг бас ер нь бол үзэж байгаа хүмүүс маань бас бодоод өөрийнхөө бодол мэдрэмж одоо үйлдэл гурыг маш гоё ингээ нэг цэг рүү ингээ чиглүүлчих юм бол тэгээд
Дөрөв хэл нөө амнаас гарч байгаа үг гэдэг чинь та нар бодоод үзтээ би дотроо юу мэдэрч जैन тийм л үгийг гаргана штэ. Тэгэхээр амнаасаа дандаа хараад хэлж байгаа хүний доторх мэдрэмж нь угаасаа маш сөрөг байгаа учраас тэгээ ер нь бол бясалгал хийснээсээ хойш нэг үгэн дээр би амар анхаарч ирсэн. Зүг. За тэгэхээр яг та залуучууд ч гэсэн за залууч гэлтгүү яг саяны зүйлийг туулаад те алдаж онсон хүмүүс ч гэсэн айгүй үнэтэй зөвлөгөө өглөө. За яг энтэй холбоотойгоор гоо сайхны бизнест одоо шинээр орж байгаа залуучуудад юу гэж зөвлөмөр вэ? Яг гоо сайхны бизнес дээр те одоо цоошинээр бизнес хийж байгаа хүмүүст одоо өөрийнхөө алтан туршлагаас цөөхнийг ярил. За юу гэдэг яг өөрийн гэсэн брэндээ та бүхэн олоорой. Заавал тэгээ нэг тэнд вайрал болж байгаа тэнд ингээд нөгөө шуурж байгаа бүтээгдэхүүнийг одоо авчирч ирждэг тий. Тэр чинь нэг удаагийн худалдаа авалтыг чинь дараагийн удаа дахиад вайрал авчирч ирэх юм ба тий. Тэгхгүйгээр яг өөрийн гэсэн яг ямар зорилготой ямар бүтээгдэхүүнийг та ямар бүтээгдэхүүнийг хүмүүст өгөх гээд ямар үнцний бүтээх гээд ямар үйлчлэгийг үзүүлдэг бүтээгдэхүүн сонирхоод байгаа юм тий. Тийм зүйлээ олоод тэрийг брэндээ олгож ирдэггүй яг өөрийн гэсэн юмыг анханасаа ингээд нэг одоо ингээд зах зээлд брэнд таниулна гэдэг чинь амар хайж шүү дээ тий. Оруулж ирнэ судалгаа хийн таниулна тий. Ядаж ингээд бүтээгдэхүүний орчин найрлагын уншин хэрэглэх дарааллын хэлэн тий. Ийм дээр айгүй үнц ач холбогдол өгч дараа нь яагаад тэгэхээр тэр чинь чанд буцаад үлдэн штэ. Хин нэгний орчуулсан юу гэдэг найр юмыг оруулаад ярьж болно штэ хүн болгол ярьж байгаа штэ. Гэхдээ заавал тэр чин танд ямар сургамж болдохгүй баггүй юм үйл яахгүй хэврэг гэсэн үгтэй нөгөө өрсөлдөх чадваргүй гэсэн. Яг өрсөлдөх чадвар бол яг өөрсдийн яг оюуны потенциалаар оюуны өмчөөр нөгөө хийгээ сурсан туршлага дээрээс үнэлцэж бий болдог тий. Ядаж нөгөө нэг сайттай боллоо гэхэд чинь бид нэр өөртөө зураг оруулж байгаа юм, мэдээлэл нь оруулж байгаа юм, үйлчлэгийг нь оруулж байгаа юм тий. Тэгтцэн хүртэл ингээ нөгөө хүнд амар их мэдлэг болж байгаа шүү дээ. Өмнө ийм бүтээгдэхүүн байсан юм уу тий. Хин нэгний оруулж ирэл амар гоо бичлэгээ шеэрлэж явуулж болно л да. Тэндээ зүгээр CapCut-аар тэгэл өөрийнхөө нэг Facebook хаяа бичээл болоо шүү дээ. Уцаа тий. Тэгхгүйгээр айгуу гоё бүтээл чандаад тий. Яг л энэ миний юу гэдэг ордлого энэс би нэг хоолоо олж иж байгаа шүү гэдэг зүйлээр аюухан хандвал зүгээр. Илүү урт хугацааны юу алсын хараатай гэх юм уу? Одоо нэг гоо сайхны мейкапын нөө багс гаргаад Монгол мейкап артист. Тэгэхээр тийм гэсэн үг үү? Одоо яг өөрийнхөө брэндийг гаргах гэсэн үг үү? Яг нэг одоо солонгос гоо сайхан чинь яагаад нэг хүн болгон шуураад байгаа юм гэхээр гоо сайхныг одоо тийм дэлхийн зах зээлийг айгу том зах зээл байхгүй. Тэнд чинь зөндөө олон нийлүүлэгч байна шүү дээ тий. Тэдний дөнгөж ингээд эхэлж байгаа нэг компанитай бид хамтраа тий. Тэр шин өөрөө чинь тэгтээ та хоёрт аль алинд нь айгу туршлага хэмжлээ шүү дээ тий. Манайх бол яг нэг тийм яг жижигхэн компаниг эхэлж яхад нь бүтээгдэхүүн хоёрхан бүтээгдэхүүн багт нь бид нар хамтраад бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийсээр бол одоо бид нар 10 бүтээгдэхүүнтэй болцсон тий. Тэгтэл Монгол зах зээл болцсон. Одоо бид дэлхийн одоо юу гэдэг одоо Узбек Казах руу гарах гад ингээд дараагийн хөгжүүлэлтэнд явж байгаа байхгүй. Түүнээс тухайн үед бол ингээд одоо дэлхийн вайрал болж байгаа бүх брэндийг авчиж ирэл болоо шүү дээ. Ингээд хэдэн сая төгрөгөөр авчиж ирэл Монгол бүүм хэдэл ороод зараал тий. Тий. Би энэ дэр нь яг нэмэт хэлчихв. Энэ бол яг нөгөө бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр маркетингийн нөгөө дөрөвдүгээр хувьсгал дээр нь юу явагдаад байгаа гэхээр эн чинь угсаа нөгөө юм storytelling, branding буюу яг нөгөө нэг яг ижлэгэн бараатаа маш олон компани бий болсон болохоор энэ дотор ерөөсөө философийн дай явж байгаа. Үзэл суртал, нийгэмд хариуцлагатай байдал, нөгөө алсын хараа гэдэг зүйлээр нь бүтээгдэхүүн худалдаж авдаг болсон. Яагаад тэгэхээр бүгд ижлэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадж байна, оруулж чадж байна. Яг ижлэгэн лангуун дээр дэстарлаа байрлуулж чадж байна. Яг авахта энэ компани эзэн ядаж хүүхдүүдийн төлөө их юм хийдэг. Яг энэ компани нь бол тий байгаль орчинд маш их мөнгө хайдаг. Яг энэгээр л ерөнхийдөө эцсүүлд нь ялгаж байгаа учраас брендинг хөгжүүлэх бол маш том одоо урт хугацааны тогтвортой мөнгө олох хамгийн том бизнесийн одоо түлхүүр нь тий. За мөн дээрэс нь түрүүний ярьсан брэнд хөгжүүл гэдэг дээр нь бас яг би өөрөө нөгөө маркетингийн хувьд бас олон жил ажиллаж байгаа болохоор бас сонсогчтой мэдээлэл өргөхөд нөгөө white label, private label гэж байгаа. Яг гадны бүтээгдэхүүн дээр зөвхөн шошгын солиод импортлоо зарж болно, өөрийн брендинг гэж бас ярьж болно. Эсвэл бүр нойлоос нь ахуулаад тэр үйлдвэрээр захиалуулна. Яг монгол хүний гарын хэмжээ ийм байд юм аа. Монгол хүний арьс нь ийм байд юм аа. Монгол хүн улаан өнгөнд дуртай эсвэл одоо юу гэдэг те эсвэл дургуйч гэдэг юм уу. Яг тэр бүх юмын шингээвэл private label болоод илүү нөгөө захиалгаар нийлүүлж эхлэн тэрэн дээр бол маш их хэмжээний
тоош ирэхийг илүү урт хугацааны хамтрал ярьдаг тий. Чи надтай 10 жил хамтрал би энийг чи хамт хий. Тэ тэрнээс илүү жил. Хэрвээ wide label бол илүү амархан болцоо лого солихол асуудал байдаг. Тэ. Гэхдээ тэр бол нөгөө нэг бас л ижлэх. Надад ч гэсэн нэг лого гаргаж өгөөд сольж өгсөн бол одоо анууд ч гэсэн логийн солио гаргаад өгчих. Учираас бит хоёрын бизнес хоорондоо өрсөлдөж гээд идэг. Тэр энэ дээр болох нэг айгүй юм хэврэг болчиход идэг. Гэхдээ бол яг нөгөө маш сайн явж байгаа бүтээгдэхүүнийг бол илүү нутагшуулах зорилгоор тий Монгол хэл рүү орчуулаад нэг лого өгөөд хурдан зарыг ивэл маш олон стратегиэр бас бизнес хийж болно. Гэхдээ хамгийн урт настай нь яг брендингийн 0-аас ахуулаад хөгжүүлэх яг нэг хүүхэд шиг тий яг энийг л нөгөө нэг яг баталж харууллаа л энэ амьдралаар ажиллаараа тий. За Анугийн хувьд түрүү ярьсан яг шинээр контент руу одоо контентын зах зээл рүү амар олон ажил хийдэг болохоор эхнээс төрөл. Контентын зах зээл рүү орчих бол юун дээр анхаарах вэ? Тий ялангуяа энэ эрүүл мэнд йогийн салбарт байж болно. За нөгөөх нь өөрийн гэсэн тий давхар ийм одоо онлайн худалдааны бизнестэй бол юун дээр нь алдаж ондог вэ? Юун дээр нь анхаарах вэ? Тэгээ мөн хувийн брендинг дээр маш сайн ажилласан. Яг энийг бас хөгжүүлэх гэж байгаа хүмүүст юу гэж зөвлөх вэ? Нэр ямар олон ярьтив. За Venus гэд нөгөө нэрийг анх өгтөө яг бодож ирсэн хүмүүс нөгөө өөрийнхөө нэрээр нэрлэлчээд идэв штэ. Тэр бол надад амар уурмаар санагдаад идэв маа нөгөө өөрийнхөө нэрээр тэр чинь угнаа өөрөөс нь тусдаа бас нэг юм сүнс ингээд хүн чинь босгож байгаа штэ. Тэгээ миний бодлоор хүмүүсээс гоё ингээ явгийнхаа төвүүдийг нэрлэхдээ өөрийнхөө нэрээр гой одоо би бол Venus гэдгийг өгсөн би жоохон нөө феминист талдаа ингээд хамгаалаад байдаг байхгүй төрөн хэлсэн шүү дээ дандаа эрэгтэй хүмүүстэй хамт байдаг болохоор илүү ингээд нөө эмэгтэй хүнтэй уулзах туртай илүү юм эмэгтэй ихчтэй дүүтэй байх туртай гэх юм уу хуурай за тэгээд нөгөө талдаа Venus ч өөрөө угаасаа эмэгтэй энерги goddess ахгүй юу тэр утгаарнаас ингээд нэрээ өгчээсэн тэгээ ер нь бол нэгт нэр бол амар чухал идэг за тэгээ хоёрт бол яг одоо йогийн багш нар охтууд манаас хэрэг үзэж явах юм бол угаасаа өгөх хэрэгтэй байдаг. Хүнд өгөхгүйгээр угаасаа авна гэж байхгүй. Тэгэхээр өөрөө эхлээд хангалттай үн цэнийг хүнд өгжиж дагаад таны өгж байгаа үн цэн өндөр байх тусмаа таны орлого өндөр байдаг. Тэгэхгүйгээр өөрөө ямар ч үн цэн өгөхгүй зүгээр л нэг одоо гадны имийг орчуулж тавиад тэр ч бас хөдөлмөр шүү дээ тий. Тэгтээ зүгээр ямар ч гэсэн нөгөө өөрийнхөө үн цэнийг их гоё өсгөнө. Тэхийн тулд бол за эхний 4 жил бол би ямар ч юм ашиг орлогогүй бол шахуу ажиллаж исэн гэж би та нарт хэлсэн шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бол би яг хамгийн гол өөрийнхөө брендингийг бол хийжсэн. Тэгээ тэр миний гол зорилго нь пэйж Venus-ийн пэйж хуудсыг би ингээ дандаа юм хүмүүст өгөх зорилгоор одоо ашигладаг байсан. Одоо нуруу өвдөж байгаа бол та энэ дасгалыг хий. Та ийм бол энийг хий. Нарны мөргөл гэж ийм юм хэлдэг маа. Ийм байд юм а гэж дандаа нөгөө хүмүүст үнгүү маш их өгсөн. Тэгээд нөгөө үнгүү өгж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэрний цаана тэрүүгээр таны энергийг мэдрээд хэрв чи тэр хүн таалагдах юм бол цаашлаа төлбөрийн чинь төлөө чиний сургалтанд ордог байхгүй. Тэгээд анх би яг 9 жилийн өмнө йогийн багш болоход яг үнэндээ бол манай Монгол йогчдын хийсэн контент гэж бол үнэхээр байгаагүй. Сайндаа ч угаасаа гадаад йогийн багш нарыг үзэхгүй шүү дээ. Тэр чинь YouTube дээр одоо ч гэсэн стил YouTube дээр Монгол йогийн багшийн хичээл баг байхгүй шүү. Би бол баг хараагүй тийм албатай хичээл. Тийм болохоор би бол Монголд яг өнөөдөр нийн нөгөө хэлэхэд йогийн багш нар бол ингээ контент үйлдвэрлэх дээр гоё ингээд цацаасаа гэж боддог. Тэгэхгүй одоо та нар бодоод үзтээ би ингээд онлайн ингээ авч байгаа бүх хичээлээ private байлгая л та. Тэгээ нэг ч ингээд өнгөө трейлер өгөхгүй. Тэгэнгүүт одоо Univision дээр бол би хамгийн бүдүүн байсан үеийн бичлэгүүдийг бүгдийг ингээд өнгөө тавьсан байгаа. Тэгээ тэр видео сангаас хүмүүс намайг үздэг. За дээрэс нь ингээд YouTube дээр ч гэсэн өнгөө л үзэн тэрнээс би мөнгө олохгүй. YouTube дээр би ингээд бас хичээлүүдээ ингээ өнгөө тавьсан. Тэгэхээр тэрийг нөгөө үзэж хийсээр агаад жирэмсэн ээж төрж байгаа байхгүй юу? Жирэмсний явгуудыг маань. Тэгэхээр тэр нэг одоо өгөөд байгаа үнцийг өглөгчин өөрөө угаасаа зөрүүлж таны үнцийг өсөж орж ирдэг. Тэгэхээр бид нар нөгөө хүнд юу ч өгөөгүй гэж эхлээд олох гээд байдаг штэ. Тэр бол бидний хамгийн том алдаа шүү. Тэгээ би энийг бол нөгөө одоо л подкастн дээр ярьж байгаа болохоос шүү үргэлж ал хүмүүс ярьдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр йогийн багш болж байгаа хүмүүс эхлээд шууд угаасаа мөнгөтэй зоолгодгүй. Магадгүй өөр салбаруудыг бол би сайн мэдэхгүй байна. Эхний доор хаяж ер нь 5 жил бол ер нь хоолныхоо мөнгийг л олвол их юм байгаа. Тэгээ ер нь бол бас гоё YouTube энтер дээр гоё өнгөө пилац йогийн хичээлүүдийг босод багш нар маань оруулаасай гэж бол хувьдаа боддог.
маш олон юм өрсөлдөөн гараад тий илүү хөгжөөсэй гэж бодчихтэй бас. Тэгээд яг нэг одоо ингээл гадаад лаглаг үгнэрээр ингээл томьёолоод байгаа юм л та. Тэгээ эцсийн дүндээ бол тэр чинь яг л нөгөө та өөрийнхөө асуудлыг нуухгүй хүмүүстэй гоё ингээ хуваалцаад тэр шийдлээ ингээд болж байгаа явцсан ингээ контентээ хийгээ оруулахаар тэр чинь юм гоё амин сүнстэй брендинг болж байгаа байхгүй юу. Тийм. За энэ дэр нэмээд хэлэхэд йогийн салбар за тий ялангуяа мэрэгчийн бол одоо яг нэг эксперт хэмжээний болчихж байгаа байхгүй юу. Яг тэр өөрөө хийдэг, заадаг, сүүлийн үед одоо судалдаг илүү нэг юм жоохон нэг академик төвшөнд рүү одоо ингэ шилжиж орж ингээд. Тэгэхээр яг экспертийн хувьд йогийн салбар ойрын хугацаанд те хаашаа явах вэ? Те бусад ижил төстэй салбаруудын хөгжил те йогийн салбар нь одоо те яаж ингэж хувирч өөрчлөгдөх вэ? Юу гэж бодож байгаа вэ? Ер нь бол йог бол хизээж угаасаа нөгөө арилна гэж бол байхгүй. Яагаад тэгэхээр йогч нь өөрөө нөгөө хүний нөгөө амьдрах хэрэгсэл ахгүй усуудтай адилхан. Хамаг би хөшөөд байгаа учраас тэр арцгаа сунгахгүй бол нөгөө хамаг юм маань хөшөө тэрнээсээ болоод нөгөө бие маань хөшүүн учраас сэтгэл хөшүүн болоод байгаа. Гэхдээ яг нийн нөгөө хэлэх сүүлийн 3 жил илүү пилац бол дэлхийд дахин ноёрхож байгаа. За тэгээ бүр цаашлаад ярих юм бол хүмүүс ерөнхийдөө нөгөө юм хүнд тасгал биш юм хөнгөн өөрийн биеийн жин дээр тасгал руу илүү орж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс нөгөө илүү урт наслалт эрүүл мэнд руугаа бол анхаарж байгаа. Тийм учраас энэ бол яг нөгөө амьдралын хэм маяг болцсон. Өдөр болгон талах иддэг шиг өдөр болгон сунгах хэвээр өөрийгөө. Тэгээд миний хувьд бол йог бол одоохондоо жоохон ингээд хоцрогдсон юм шиг болоод илүү пилац бол илүү одоо нөгөө юм тренди байгаа. Гэхдээ пилацыг яг биеэрээ хийж байгаа нөгөө йог хийсэн шиг гоё сунгалтыг бол авдаггүй. Тэгэхээр нөгөө яг ингээд пилац байнга хийгээд байгаа үргэлж ингээд кор төвтэй ажилуулад хахаар улам чангараад идэх байхгүй юу. Ер нь бүхтгэр хүн чинь амар сайн кортой идэв штэ. Тэгэхээр нөгөө бид нар чинь бүхтгэр дээр нэмээд чангалаад идэг. Тэгэхээр яалтчгүй би бол ингээд сүүлийн 3 сар яг пилацаар нүдэж хүмүүс зааж байгаа. Дундуур нөгөө йога орж 108 мөргөл орж иж хүмүүс нөгөө нэг сунж байгаа байхгүй юу. Тэгээд энэ бол угаасаа хизээч арилахгүй тэгээ энэ бол би бол цаашдаа хүмүүс улмал ийм гоё үнэн юмд илүү сүнслэг юмд те илүү дурлж байгаа. Тэгээд илүү эрүүл мэнд за бүр яг үннийг хэлэхэд цаашлаад эмнэлэгт хүмүүс арга үзүүлэхээсээ илүү амьдралын хэм маягаараа өөрийгөө эрүүл авч явах ийм тренд бол дэлхийд дахинд гарч байгаа. Тэгээд та нар хэрвээ ажилласан бол архаг өвчнөөс болж эмнэлэгт очихоосоо илүү нөгөө эрүүл байхтай илүү коуч нарыг илүү хавж байгаа. Одоо нөгөө чиглүүлэгч нарыг илүү хавж байгаа гэх юм уу те. Тэгээд одоо бас илүү л гоё болж байгаа залуучууд маань. Тэгээд фитнест ороход хараа дандаа жинзинер байгаа байхгүй ихэнх нь. Тэгэхээр тэр жинзинер би ингээд нэг цаг тасгал хийх ёстой гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бас их гоё санагдсан. Тэгэхээр ирчүүдийн йог гэдэг зүйл одоо ер нь Монголд хэр явж байгаа вэ? Энэ эсвэл сайн явж байгаа эсвэл явахгүй байгаа юу? Эсвэл тэр нь ямар шалтгаанаас болдог вэ? Тэр тал дээр ер нь нэг ажиллаж үзэж юу? Ер нь аль нөгөө эрэгтэй хүмүүс илүү нөгөө йог хийхээр илүү гоё хийдэг байхгүй юу? Би нөгөө өөрөө багшийн хувьд бол би миний нөгөө заадаг урсгал хаатгаа биш илүү виньяса павер талдаа тэгээ аштангатай ремиксэл заадаг. Тэгэнгүүт нөгөө айгүй хэм гарын тэнцэр сониалтад орж ирдэг. Тэгээ хүмүүс нөгөө йогыг айгүй амархан гээд ингээ манай анги руу орж ирэнгүүт амар нөгөө юм булчингийн хүч хэрэг болдог. Тэгэнгүүт айгүй булчингийн мас авдаг гэх юм уу. Тэгэнгүүт нөгөө эрэгтэй хүмүүс чинь эмэгтэй хүмүүс шиг төрж биеэ ингэж нөгөө заadaалж өөхлүүлж ингэж булчингаа унгаадаггүй болохоор эрэгтэй хүмүүс чинь нөгөө илүү гарын хүч сайтай учраас яг миний нөгөө заадаг павер урсгалыг илүү сайн хийдэг. Тэгвэл яг үнэндээ бол хүүс гэж бол байхгүй шүү дээ. Бид нар л өөрсдөө ир юмгээд ялгаад байгаа болохоос бүгд талал дотроо ижилхэн сүнс байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хүн өөрөө угаасаа ингээд йога хийгээд ирэхээр хүний ингээд дотоод тэр мэдрэмж гоё сэрээд нөгөө дотоод дуу хоолойгоо ингээд хүн ажиглаж эхэлдэг. Тэгэхэд манай яг йог дээр орж ирсэн эрэгтэй хүмүүс донд маш хурдан үр дүн бол гардаг нь бол харагддаг. Яагаад тэгэхээр нөгөө эрэгтэй хүний бие физиологи нь нөгөө дааврын хувьд ч гэсэн эмэгтэй хүнээс илүү хурдан үр дүн гардаг. Тэгээд одоо нөгөө хоолны хэтэрхийх донтоод одоо орчин үед бид нар нөгөө аз жаргалгүй байдлаа эдхийн нөгөө одоо идэх амттангаар бид нэр солиод байгаа штэ. Тэгэхээр бие маань яг үүсэж гинүү, сэтгэл маань үүсэж гинүү гэдэг нэг юм хоёр зүйл байна штэ. Тэгэнгүүт йога хийж байгаа үед бол илүү сэтгэлийн үлсгэлэн арилдаг. Яагаад тэгэхээр тэн дээр хүн илүү өөрийгөө хайрлаж гин, амьсгалаа сонсож гин ингээд тайвширж байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэлийн үлсгэлэн арилчихлаар
угаасаа хоолны дуршил нь хэвэн болж эхэлдэг. Магадгүй өмнө нь дандаа хяа мэддэг байсан бол яг та ингээд өглөөг йогоор эхлүүлсэн өдөр би яагаад ч нэг юм ногооны смуди ч юм уу нэг юм навч идмээр санагдаад юм уу те биеийнхаа яг тэр хилэмжийг бол ойлгодог. Энэ бол угаасаа судалгаагаар батлагдсан дасгал хийдэг хүн илүү эрүүл хооллох магадлал нь өндөр байдаг гэд. Тэгээд эрчүүд дээр сүүлийн жишээг бол ингээд ярив. Сая сүүлийн маань онлайн ангийн нэг шилдэг сурагч сая төгрөгөөр шагнуулдаг 30 хоногт ингээд гаргасан шилдэг үр дүнгээр эрэгтэй хүн байсан. Энэ ер нь бол насны хувьд бол 40 нилийн гарсан байсан шиг харагдсан. За тэгээд нөгөө илэгний өөрчлөлттэйгээд нөгөө өрөвсөл явагдсан учраас гидс ингээд том хөөцөн байдаг жирэмсэн юм шиг. Тэгээд яг тэр нөгөө намрын детокс анги байсан учраас маш их ногоо жимсний смуди хийж унгаа йогогоо хийжсэн. Тэгтээ мэдээж махан олтой. За тэгсэн чинь тэр ах ингээд харьцуулсан зураг явуулсан чинь хөвлийн бүр ингээд эрэгтэй хүн тийм гоё идэх байхгүй зураас нь гараад ирсэн. Тэгээ бүр нөгөө том жирэмсэн юм шиг эзэн бүр байхгүй ингээд бүр би бүр what тэгээ эрэгтэй хүн нөгөө даавар нь угаасаа эр даавард амгаалж идэг болохоор илүү хурдан тэгж өөрчлөгддөг. Тэгээд нөгөө нэг йог хийгээд ногоо идээд нөгөө нэг илэгнийх нь бүх завиурууд нь арилсан гэж аахгүй илэгний өвчлөөс болсон. Тэгээд бас нөгөө гидснийх нь нөгөө дүүрэнг нь арилсан байсан. Тэгээд би бол бодсон Монгол залуучууд маань тэгээ яг мэдээж нөгөө эмэгтэй хүнээр эрэгтэй хүн ингээ яг заалгах нэхэр тэр чинь нөгөө эрэгтэй л хүнээр заалгамаар санагдаж шít. Тэгээ манай дийлэнх шавнар бол нөгөө айлын эзэгтэйнэр байдаг учраас миний йогийг хийхдээ гэртээ утсаараа юм уу зургатан дээрээ тавьж хийдэг байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө би сая Монголын тоглолтод өртдөг гэдэг шиг нөхөр хүүхдүүд нь яг өртдөг. За хүүхдүүд бол хамгийн түрүүнд хамт хийдэг. Тэгээ яваанда нөхөр нь эхнэр нь ингээ гой олоод нуруу нүвтгөө олонгууд нөхрийн бас нуруу өвдөж байгаа учраас ядаж нарны мөрөглөлийн дагаж хийдэг. Тэгээ ерөнхийдөө бол нэг одоо төлбөр төлөөд нэг хүн орж байгаа юм шиг боловч тэрний цаана бол яг гэр бүлээрээ ер нь бол явагч юм болсон байдаг. Вау маш гой жишээн дээр зөндөө зөвлөгөөг сонсоод авчлаа. Тэгээд одоо тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүний хувьд те одоо цаашдын чиг хандлага ямар болох вэ? Одоо ингээ бүгд л ижлэг. Одоо тэгэхээр дэлхийд даяар маш их хэмжээний брэндүүд байна. Маш их хэмжээний ижлэхэн гоо сайхнууд байна. Одоо ингээл нэг нь гарч ирэхээр яг ижлэхэн ингээл нөгөө нэг юу дээдлийн том нэр нь лого л өөр болохоос баг ижлэхэн шахуу найрлагатай ижлэхэн шахуу бүтээгдэхүүнч байх шиг санагддаг байхгүй юу? Миний би нөгөө сайн мэдэхгүй. Тэгэхээр яг энэ гоо сайхны бүтээгдэхүүн ер нь хаашаа чиглэл нь явж байгаа вэ? Ер нь чиг хандлага нь яах вэ? Яг нэг одоо нөгөө хүмүүс ч яг арьс арчлага хийгээд сурж байна. Гоё дадалд орж байна. Одоо ингээ манад үйлчлүүлэгч чинь бас 50% нэрхтэйчүүд болсон. Бид нар өсвөр насны хүүхдрөө хүртэл чиглэдэг болсон тий. Тэнгүүд ингээд эхлээл орж ирэхэд ингээд нөгөө тосооч нэг сонирхгүй ингээд төрхөлтэй их ингээд нүүрэнд амар ширүүн хүрдэг тий. Тэгтэл одоо нөгөө эрэгтэй хүмүүс амар үнэнч. Тэгээ эрэгтэй хүний яг нэг гормоны өөрчлөлтөнд ордог болохоор арьс нь амар хурдан юу авдаг. Засал авдаг. Бид ингээд батгатаа нацалж яхад тэр зүгээр тос түрхэл нэг тий угаагаад тосоо түрхэл наны тосоо түрхэж яхад сарын дараа ирэхэд үр дүн 8 гойлоод ирдэг байхгүй. Тэнгүүд яг манай өмнөх үеийн хүмүүс бол яг нэг тийм арьс арчлага гэдэг зүйл мэдэхгүй явсан тий. Тэнгүүд одоо яадаг вэ гэхээр нэг юм гой олгоно амар хурдан өрчлөөсгүй болно. Хурдан ийм гой олгоно гэх нэг үнэтэй аль үнэтэй бүтээгдэхүүн тарилга эдэр сонирхдаг тий. Одоо тэр гэсээ илүү өдөр тутамдаа тогтмол арьсаа арьтлаад нанаас хамгаалах юм бол бид нэр ирээдүйд гоё л энэ хүнээс ч бүр амар үнэтэй тариагаар бид нар яах юм бэ ингээ нүүрэн шөдлөхгүй тариагаар яг яах юм тийм үстэй. Тэгэхээр одоо нэг хэрэглэгч хүртэл юм гоё. За яг би орой цэвэрлэх юм байна, чийгшүүлэх юм байна. Би өглөөдөө нанаас хамгаалах юм байна. Ийм л ойлголтыг ингээ судаг болсон болохоор амар гоё. Одоо ингээ тэр нэг минимал болсон. Дадал болоод эхэлчихэл болж байгаа байхгүй. Түүнээс ингээ амар одоо юу гэдэг чи өнөөдөр хэдэн саяын долларын үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал биш. Нэг хэрэглэж маргааш хэрэглэхгүй нөгөөдөр хэрэглэхгүй. Тэгснэ 3 хоногийн дараа хэрэглэнэ. Тэрнээс орой болгон хэрэглэдэг хүний арьсаал өөр байгаа байхгүй. Тэгэхээр одоо гоо сайхны бүтээгдэхүүний хувьд бол үнэн хэрэглэгч тэгээд тэрийг таслахгүй байх нийлүүлэлт. Тэгээд байнгын консалтинг тэг нэг одоо баг нэг юм нэг коучтой юм шиг л явах юм шүү дээ. Баг нэг юм за яаж ийж нөгөө ингэсэн шүү дээ. За чи тэрийг ингэдэж шүү тэгээд шүү. Өө энийг тэгээ шүү. Өө би чамруу явууллаа шүү гэд бүр ингээ байнгын тэр хүний нөгөө нэг эмчшиг л ажил хийж ижил одоо доктортой бүтээгдэхүүний тогтвол хүмүүст үнэн хэрэглэгч нартай зархна шүү дээ тий. Ер нь бол нөгөө нэг манайхан ч нэг энэ одоо брэндээ одоо ингээд нэг 5 жил болгохтой тийм нэг брэндээ 5 жил байна гэдэг чинь одоо хэрэглэгчэд одоо уйд харуул хугацаа үсэж байгаа байхгүй юу?
Яг тэгэхээр нэг бүтээгдэхүүн өөдөө солимоор байна гэд. Гэхдээ яг манайх ч юм бол зөвхөн яг basic бүтээгдэхүүн л санал болгодог гэсэн. Та арьсаа хамгийн эхлээд чийгшрүүл хэрэгтэй. Та чийгшрүүлээрэй л гэдэг зүйл явдаг байхгүй юу? Гол бүтээгдэхүүн. Тэн дээр та нэмээж юу ч хэрэглэж болно. Тэр нь бол таны сонголтын асуудал. Гэж боддог. Би бол ски менторт шүү дээ. Би нөгөө менторгүй байсан. Тэгээ сая нөгөө фитнесийн тэмцээнд орсны дараа нөө хоолой замбраагүй тавиад идэх эмгэгтэй болоод нүүрэн дээр амирх батг гарсан. Ялангуяа дааврын 2 шанаагаар. Тэгээд өмнө тэр хүртэл бол би өөрөө балгачдаг байсан. Тэгсэн чинь яг нөгөө ментортай болсон чинь арьсыг онцлоод танахаас тэгдэг байлээ ш. Тэгээд нөгөө ментор нь нөгөө бичиж өгд юм билээ штэ. Юу хэрэглэхин. Тэгээд та дураараа өөр нь битээ авч хэрэглээрэй. Тий. Зүг хяналтанд байгаа юм шиг л байна шүү дээ. Тэг яг нэг 3 сар болоод ахиж үзүүлдэг байхгүй. Одоо бид анхны дөнгөж скинкер хийж байгаа хүүхдэд чинь ийм 10 бүтээгдэхүүн бол өгөхгүй. Ядаж ихний нэг 3 бүтээгдэхүүн. Зүг. Насны хувьд одоо яг ямар насны бүлгийн хүмүүс их хвчлэн энэ гоосоохонд илүү их худалдаа авалт хийж анхаардаг вэ? Танай хувьд. Зөвхөн танай хувьд тий. Манайх бол нөгөө юу гэдэг сегментийг бүтээгдэхүүнээр баздаг гэсэн үг байхгүй. Юм гардаг арьстай бол энэ брендийн бүтээгдэхүүнийг санал болгоно. Тэгэхээр нөгөө нэг нийтийг хамаарна. Зөв. Тэгэхээр нөгөө нэг юм асуудлаас нас биш тулгарч байгаа асуудлаар нь одоо тохирсон тухайн ситүэйшн дээр нэг тохирч байгаа проблемууд дээр нь бүтээгдэхүүнээ санал болгож байгаа болохоор хинч хизээч хамаагүй хэрэгжилж болохоор юм байна. Асуудал гарвал хэрэглэнэ гэсэн үг тийм. Үгүй асуудал гарахгүй байнга л хэрэглэнэ гэсэн. Байнга хэрэглэнэ байгаа. За. Одоо тэгэхээр ойлгох. Наа чи зөв юм шүү. Тийм, наадад ч ойлгох гэж л таад ажиллаж байгаа юм тий. Тийм. Ер нь бол тасралтгүй байж. Бид нар бол эмгтээч юу гоосгоны бүтээгдэхүүн тэгжил л гэж миний хувьд зөв. Нэг өдөө хэрэглэл гоё болчих юм болоо гэл тэгсэн чил одоо энэ чи бүр ингээд тасралтгүй ингээд өдөр болго хэрэглэх ёстой болчиход шүү дээ тий. Өглөө хэрэглэн өглөө нарныхаа тусыг заавал түрхээрэй гэдэг бид нар. Тэгэхээр энэ үсэг нөгөө нэг энэ одоо шууд хэлэхэд нагарын бохирдол энэ байгалийн экологийн өөрчлөлттэй холбоотой шүү дээ тий. За одоо ерөнхийдөө л яг маань бид гурван яриа нилээн бас нэг төсөөл тийшээ хандж байна. Тэгэхээр та хоёроос сүүлд юу асуух гэж байна вэ гэхээр ер нь ирээдүг яаж харж байна? Одоо өөрсдийн төсөөллөөрөө ойрын бүгдээрээ нэг 3 жилийн дараах тий 3-5 жилийн дараах өөрийгөө ингээд урдаа ингээд ямар зориг тавьсан байгаа. Тэр чинь бас бусдад хүмүүст нөлөөлөд буцаад чиний зориг биелэхэд ч гэсэн нөгөө үр нөлөө орсон байдаг шүү дээ. Тэгэхээр ямар одоо Инок битгийн хувьд ч тэр хувийн хувьд ч тэр ямар зорилгыг тавьсан байна? Одоо ер нь бол нэг сая бол нэг 2 бүтээгдэхүүн гаргасан. Тэр бол манай нэг компанийн хувьд одоо нэг ахиц. Гэхдээ бид нэр энийг нэлээд олшруулмаар байна те. Тэгээд бид нар хүн болгонд ийм арьс арчилгааг айгүй тийм зөв дараалтаа хэрэгэлдэг тийм дадлалуу суулгахыг зорж байна. Манай компанийн хувьд бол зорилго. Миний хувьд бол мэдээж компани нэг томруулах бас тэгээд охинтойгоо илүү олон орноор аялах тий одоо бид өөрт одоо Европын орнууд тэр чигтэй байна тий тэргээр аялна зорилготой байгаа. Тэгээ яг би нөгөө бизнес хийдэг гэсэн би бас ээж хүн тий надад миний үр удам байгаа юм чинь би тэрэнд бас цаг хугацаа зарцуулах хэвээр тэр хүнийг бас ингээд зөв хүн болгоход зөв нийгэмд хүн төлөвшүүлэхийн тулд тий би бас нийгэмдээ оролцоогоос аягүй сайн нэмэх хэрэгтэй юм бэлээ. Одоо нэг зам биел болж байвал манай бизнес болж байгаа гэхгүйгээр бид нар нийгэмд болохгүй байгаа зүйлд одоо нэг хилж дуурдаг болж байгаа. Сайн нөө танаа пэйж руу орсон чинь нэг солонгос нөө юу исэн штэ. Би очиж авна гэсэн. Тэр чинь танаа бүтээгдэхүүн биш юм уу? Гэхдээ яг манай албисаар хэрэгтэй оруулаад ирж байгаа. За Анугийн хувьд тэгвэл ойрын хугацаанд тэ бас төлөвлөсөн байгаа зорилтын тухай яриач. Миний хувьд бол нөгөө нэг хэсэг яг үндэ морь мал шиг нөгөө хангалттай ажилласан болохоор одоо бол нөгөө илүү ингээд нөгөө одоо яг амьдралд одоо хурдан машин үнэтэй цүнх гэхээс илүү те яг үнэндээ сэтгэл зүйн амар амгалан байдал тэгээ гэр бүлтэйгээ хайртай хүмүүстэйгээ цагийг зарцуулах байдал те тэгээ чанартай амралт энэ болгон чинь яг үнэндээ нөгөө олж байгаа ингээл мөнгө олоод идэг улам стресстэй л улам ингээл нэг юм алтан загсны эмгэн шиг ингээд болоод байснаа ер нь бол анзаарсан. Тийм тэгээ ер нь сүүлийн 2 жил бол
илүү нөгөө өөр лугаа өнгөж, өөртөө цаг гаргаж, өөрийгөө нөгөө бүтээх тал дээр анхаарж байгаа. Тэгээ яалтчгүй миний одоо дараагийн зорилго сая 11 гэдэг өдөр бас манифест хийхдээ бол дэлхийн түвшинд гарах. За тэгтээ тэрийг бас та нар маань бас тийм амар томоор бодоод сургууль мургуултай болно гэж одоо зарим хүмүүсээс бодож магадгүй тийм биш. Одоо миний хувьд бол туйлын зорилго бол ерөөсөө л амар амгалан өөртөө юм чөлөөт цагтай байх. Тэр бол ерөөсөө одоо шин баян юм байна гэж бодоод байгаа байхгүй өөрийн гэсэн нэг юм чөлөөт цагтай байна гэдэг. Тэгээд яалтчгүй одоо ингээл хүмүүсээс төлбөр аваа сар болгон ингээ онлайныг заагаад байна штэ миний хувьд. Эндээсээ бол яг үүндээ залхаж байгаа. Тэгээд цаашдаа бол яг илүү англи хэл дээр хүмүүст өөрийнхөө заадаг хичээлүүдийг зүгээр YouTube руу ингээд цотхыг гэж бол бодож байгаа. Тэгээ тэндээс бол үзэл дээр одоо хідэн төгрөг олно. Тэгээ тэр мөнгөөр гоё өөрөө ад жаргалтай амьдрий гэж бодож байгаа. Яг нэг нөгөө бол миний зорилго бол за 3 жилийн дараа ихэд бол хангалттай яг YouTube дээр миний йог пилац бол тренд болчих واخа гэж бол хувьдаа бол бодож байгаа. Тэгээд бас түүнийг бас манифест хийж байгаа. Яг нөгөө танаа платформ дээр бас миний гол зорж байгаа юм болохоор яалтч хувийн personal branding-гээ гаргах бол зорилготой. Тэгээ тэр маань бол мэдээж йогийн хувцаар гарна. Тэгээд бас татвар хувц гэрийн хувцаар бол гарна гэж бол бодоод амар олон жил болж байгаа. Тэгээ эн чинь нөгөө хийхдээ яг л би одоо скимсийг дуурайж хятадд дуур амьлын үйлдвэрлэж байгаа тэрэн дээр лого наамаар байгаа байхгүй түрүү чиний хэлснээр. Тэгээд яалтч яг эндээ бас ингэж зориулж ингээд нарийн гоё ингээд тестээ шингээж олон бүтээгдэхүүн биш те магадгүй 5 дотор ч юм уу яг ийм өөрийн гэсэн брендингтэй болъё гэж бодож байгаа. Тэгээ яалтчгүй мэдээж онлайнаар олон улсад зарах ийм одоо зорилгыг бол өөртөө тавьсан мөрөөдсөн сууж байна. За ямар ч гуруула бие биендээ бас цаашдын зорилго нь биелэг болтгоо гэд бас баяр хүргэе. Тэгээд за бидний урилгыг хүлээж авсан контент бүтээгч инфлюенсер болон бизнес эрхлэгч нартай маш их баярлалаа. Тэгээ бидний зүгээс бас нэг бяцхан юм гарын бэлэг манай баг хамт олонны зүгээс бэлдсэн байгаамаа. За баярлалаа. Энэ үү тэр үдчүү. Тэр ном хоёр. Хиймэл аяа ханы. За ингээд Shirley podcast-ийн маань хамгийн ихний дугаар ингээд энэ хүрээд өндөрлж байна. За мөн дээрээс нь дараагийн дугаарт чөлөөтөө ярилцах нөлөөлөгч болон бизнес эрхлэгч нарыгаа бол бид нэр саналаа шууд аваад бас ярилцаж үзээд шууд дараагийн дугаартаа оролцуулах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр бидэрлөө бас манай сошиал хуудасаар болон манай зочил пэйж рүү хандаж мэдээлэл явуулаарай. Тэгээ ямар ч зүйл бидний урилгыг хүлээж авсан үнэтэй цаг хугацаа зарцуулсанд та хоёртой сайн сайхан мөхний хүсье. Баярлалаа. Баярлалаа.